Бүгдээрээ сайн байцгаана уу? Цааш нь өдрийн мэргийн бичлэгтээ тавтай морил. За энэ удаагийн сэдвээр хамгийн түрүүнд хүүхдтэйгээ холбоогоо хэрхэн сайжруулах вэ? Хоёрдугаарт хүүхдийн тань сүнсний нас хэд вэ? Гуравдугаарт хүүхдээс тань ирсэн захидал юу вэ? Дөрөвдүгээрт хүүхдийн тань хүсэл сонирхол юу вэ? Тавдугаарт хүүхэд танаас хүсдэг зүйлс нь юу вэ? Зургадугаарт хүүхэд танаар бахархдаг зүйлс нь юу вэ гэсэн сэдвтэй байгаа. За мөн нэмэлтээр хүүхэд танд хэлж чадахгүй байгаа зүйлс нь юу вэ? Хүүхдийн тань хувь заяндах сайн болон саар зүйлс нь юу вэ? Хүүхэд тань хэрэгтэй байгаа хамгаалалт юу вэ? Хүүхдэд тань ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэсэн сэдвтэйгээр өдрийн мэргийн бичлэг эхлэхэд энхүү бэлэн боллоо. За та дээрх 3 зурагнаас хамгийн их сэтгэл татагдаад байгаа нэг зургаа сонгоод уншлахтаа ороорой. За бичлэгээ зогсоож жагаад тайван сонгоорой. За нэгдүгээр үзрийг сонгосон хүмүүс минь уншлахтаа тавтай морил хамгийн ихний сэдв нь хүүхдтэйгээ холбоо хэрхэн сайжруулах вэ гэсэн сэдв байгаа. За энэ дээр эхлээд холбоогоо сайжруулахгүй бол гарах үр дүнгууд нь юу вэ гэдгийг үзэж өгч байгаа. За хамгийн ихний картан дээр өөртөө итгэлгүй буюу яг хүүхдийн талаас бол яг өөртөө итгэлгүй болох гэдэг карт буусан. Дээрэс нь одоо нөгөө нэг нийгмийн харилцаанд итгэхгүй болох, сурилгын амжилт буурах, буруу хүмүүжил авах, сэтгэл санааны байдал тогтворгүй болох, сөрөг буруу юм туршилт автах магадлалтай. За мөн дээрэс нь ийм ганцаардсан мэдрэмж авах болон ер нь л юм альва зүйлд ингээд байнга зөрчилдөггүй дэдэг юмд ийм санал нийлж чадхаа байх. За тэгээд ээж аавдаа нөгөө итгэлээ алдах, нэг л нэгтгэдэггүй болох, ирээдүйд гэр бүлийн харилцаанд мөн хүндрэл гарах, бие даах чадвар сулрах. За тэгээд энэ картан дээр болохоор ингээд жоохон хэцүү ч юм уу нөгөө эцгийн хайр халамж ингээд дутуу болсноос үүдээд ерөөдөө байж болох хамгийн ингээд онцгой бүхнийг хийж эхлэх. Ирэх чөлөө ингээд хит хязгаарлагдах, эсвэл хит задгаа болох. За тэгээд нөгөө нэг заяагдсан аюус чадраа хөгжүүлж чадахгүй байх, өөртөө итгэлгүй болох, үзэл бодлоо илэрхийллээ сайх, хуурамч мэдээлэл болон онцгой хүмүүст амархан автдаг болох. Гэх мэтчлэн картууд буусан байна. Тэгээд хэрвээ холбоогоо сайжруулахгүй бол таны хүүхдэд бол нэг иймэрхүү сөрөг үр дагаврууд гарахаар байна. Харин холбоогоо сайжруулснаар ямар эерэг үр дүнгууд гарч болохоор байна гэхээр нэгдүгээр зөрчил багасах буюу ингээд аливаа зүйлтэй ингээд зөрчилдгөө болох, ер нь ингээд санаа нийцэж сурах, санаа нийцэхгүйсэн ч гэсэн хүлээн зөвшөөрч сурах. За тэгээд элдв буруу зуршилт автахгүй байх, үргэлж нөхөрлөлт альч зүйлд ингээд ийм тайван амгалан амжилттай ингээд ийм байх. За тэгээд бусад амжилтууд сурлагын ч бай, аюус чадвартай холбоотой ч бай, амжилтууд нэмэгдэх, сэтгэл санааны байдал тогтворж явах. За мөн дээрэс нь өөртөө болон хүнд итгэх итгэл нэмэгдэх, итгэлтэй болох. За тэгээд ийм хэрвээ ямар нэг ийм зориггүй байсан бол илүү зоригтой, эрчтэй, хүчтэй болох, санаа зовнил багасах, зөв шийдвэр гаргаж чадах. За ирээдүйн нийгмийн оролцоод илүү идэвхтэй байх, ёс суртахууны хөгжил илүү сайжрах, хүмүүстэй эрүүл харилцааг үүсгэж чаддаг байх, зөв дадал хөвшилд орох гэх мэтчлэн ийм эерэг үр дүнгууд бол гарахаар байна. Харин яг яаж таны хувьд хүүхдтэйгээ холбоогоо сайжруулахаар байна вэ гэхээр за нэгдүгээрт хүүхдийнхээ санаа бодлыг та маш сайн сонсох хэрэгтэй байна. Хоёрдугаарт өглөөний мэндэлдэг юм дэг жаягч юм уу хэм маягийг бий болгох,
өглөө хүүхдээ одоо үнсээ цэрэх юм уу, эсвэл гоё магтад цэрэх юм уу, эсвэл ирээдүг нь маш гоё манифест хийж цэрэх юм уу? Одоо яаж цэрэмэрэн те өглөөний маш гоё юм тайван таатай сэтгэл зүг амар амгалан болгож даалт хумсрын эргээр кодлох тийм өглөө мэдлэг хэмдэг жаягтай болох. За тэгээд аль болох нь хүүхдийн талаас хүүхдээ ойлгох гэж хичээх, мөн түнчлэн өдөр бүр ярилцах цаг гаргах. Хаяа нэг том асуудал болохоор ингээд ярилцах биш. Өдөр бүр жоохон ч гэсэн ингээд ярилцах цаг гаргаж сонсож ийм байдлаар одоо хандвал илүү нөгөө хүүхдэд дотн юм гоё харилцаа мэдрэмжүүд төрж эхэлнэ. Тэгээ илүү нээлттэй болно. За тэгээд нөгөө сонирхол хоббиг нь дэмжих. Заавал тэр зүйл нэрээдүүд амжилттай авчрахгүй байх нь хамаагүй. Гол нь зүгээр л тэр хүүхд тэрийг одоо хийснээрээ мэдэрж байгаа, мэдрэмж авж байгаа сургамж тэр олон зүйлүүдийг ингээд ойлгож ухаарч идэв учраас тэрийг нь хүндлэх. За мөн дээрэс нь одоо гэр бүлэрээ тоглох, ном уншиж өгөх, за хүүхдийнхаа нөгөө сайн үйлдэлүүдийг магтаах, гэрийн ажил болон бусад зүйлсийг хамтдаа хийх. За тэгээд хүүхдийнхаа гаргаж байгаа юм жижиг сажиг ч гэсэн үйлдэлүүдийг ингэж магтаж цаашаа одоо ийм гоё гэр бүлийн зураг хамтдаа үзэх, түүх болон одоо гэр бүлтэй холбоотой тийм эерэг зүйлсүүдийг ярьж өгөх. За тэгээд одоо хэрвээ ямар нэгэн байдлаар анхаарал халамж хэрэгтэй болоод болохгүй асуудал тариад байвал зөөлөн тайм маягаар зөвлөмж өгөх, зааж захих биш тийм ээ. За тэгээд амьдралд нэм эерэг урам зориг өгөх, чадна гэсэн тэр итгэлийг өгөх. Сэтгэл хөдлөлөө ингээ хуваалцаж сурах, сэтгэл хөдлөлийг нь сонсож хүлээмжшүүлж сурах. За тэгээд аль болох юм хамтдаа хоол идэх, гэртээ байгаа цаг хугацааг л ер нь бол юм хамтдаа чанартай цаг хугацааг өнгөрүүлж сурах. Яг ийм одоо юм юу гэдэг хүүхдтэй нь маш юм хүнд хэцүү ч юм уу тийм цаг үе толгорвол одоо ээжийн аавын гэхээс илээ ийм найз шиг нь байж чадвал хүүхэд илүү одоо тантай сайн ярилцаж ойлголцож чадна. Тэгээд хүүхдийгээ бас юм нийгмийн үйл ажиллагаанууд юм гоё урайлж явах. За тэгээд болж өгөх хүүхдүүдийнхаа найзуудтай ч гэсэн уулзаад гоё минь тустай ийм байх. Хүүхдийнхаа жижиг одоо гаргасан тэр үйлдэл төр нь хит юм акцент өгж урлагаас илүүтэйгээр засаж болох тэр одоо аргуудыг хэлж өгөх. За тэгээд алдаа гэдэг бол зүгээр энгийн зүйл байдаг зүйл алдаж болно гэдгийг ингээд ойлгох. Гол нь алдааныхаа ингээд үр дагаврыг өөрөө өөрт сурах хэрэгтэй. Тэрнээс юм ухаарч сурах хэрэгтэй гэдгийг ойлгуулах. За тэгээд биеийн болон сэтгэл зүйн энергийн бүх эрүүл мэндэд нь анхаарах. За тэгээд хүүхдийнхаа өгж байгаа зөвлөгөөг нь хүртэл анхаарах. Хэрвээ хүүхд чинь танд зориулж гэсэн зөвлөгөө өгж ивэл тэрийг нь одоо анхаарах. За тэгээд уучлалт гуйхыг ингээд үлгэрлэх. Хэрвээ ингээд буруу зүйл хийсэн бол хүүхдээсээ ч гэсэн уучлалт гуйж сурах. Өөрсдийнхөө бас ингээд хүүхэд байх үеийн түүхийг ингээд ярих гэхдээ энэ жишээ хэсүүлийн байх ёстой гэдэг маягаар биш. За тэгээд хамтдаагаа ингээд бүтээл хийх, мөн ингээд амьдралын зорилгоо хуваалцах. Би юм зорилготой, чи ямар зорилготой вэ гэх мэтэр. Хэрвээ чам зорилго байхгүй бол хоёулаа ингээд гаргаж болно гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлуудаар одоо хүүхдтэйгээ та илүү ойр дотн холбоогоо сайжруулах боломжтой гэж хүзрүүдэл зөвлөж байна. За мөн дээрээс нь хүүхдийнхаа одоо ямар юм чухал чи үнцэнтэй вэ гэдгийг ингээд ойлгуулж мэдрүүлж өгөх. Энэ нь цаашдаа ингээд тэр хүүхдийн амьдралтаа өөртөө ингээд зүгээр л манифест хийгээд ингээд татах буюу тэр хүүхдийн энергийг нь бараг тодорхойлж зүйл баггүй. Тэр хүүхд өөрийнхөө үн цэнийг хэр хэмжээнд тавьж ойлгож мэдэрч чадна. Тэр хэмжээний зүйлсийг амьдралтаа дууддаг. Үнэхээр өөрөө бүрэн дүр үн цэнтэйг мэдэрсэн хүүхэд яг тэр үн цэнтэй зүйлсээ амьдралтаа өсөөсөө ингээд дуудчихдаг гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлс бол хамгийн чухал одоо сүлийн картан дээр болсон. За хоёрдугаар сэдв нь болохоор таны хүүхдийн сүнсний нас хэдвэ гэсэн байгаа. За ер нь бол нэлээд хүшин сүнстэй хүүхэд буюу одоо нэгсэндөө маш олон амьдрал үзсэн. За тэгээд энэ
сүүлийн төрөлтөнд байх боломжтой эсвэл сүүлийнхаасаа 1 2 ч юм уу ер нь бол маш олон амьдрал үзсэн. Тэгэхээр танаас ч илүү ухаантай, танаас ч илүү юм амьдралын гүн ухаантай байх боломжтой. Тэгээд ер нь бол одоо зам байдал нь л нэлээд ухаантай юмыг маш сайн сэргээг содноор ингэж харж чаддаг, өвөрмөц үзэл бодолтой, зүн совин сайтай ингээд боолж өгүүлэхэд сайн зөвлөхөд байдаг, хүнийг ажиглаж мэдэрч чаддаг, инэрэнгүү, хайрлангуу, зөвшөөрөнгүү, за тэгээд юм юмыг ихэн гэрхаа мэдэрч юу болох гээд байгаа, яах гээд байгаа гэдгээ бас ингэж ажиглаж чаддаг ийм хүүхэд байна. За дараагийн сэдв нь хүүхдээс нэрсэн захиа. За ерөөдөө яг картууд дээр буусан зүйлүүдийг яг энэ захиа маягт ингээд оруулах гээд цаасан дээр ерөөдөө бичээд тавьсан байгаа. За тэгээд энийг та бүхэнд уншиж өгье. Сайн уу? Ихэм танд одоо та ээж нь эсвэл аав нь ажиллана тийм ээ. Би юу гэж хэлхээ бодсоор явлаа. Заримдаа бидний хооронд зөрчилдөөн, ойлголцохгүй зүйл гардаг ч би та хоёрын намайг хайрлаж хамгаалж, үргэлж дэмжиж байсныг ойлгож мэдэрдэг. Миний хандлага, бодол заримдаа та хоёрын санаанд нийцгүй байж магадгүй ч би өөрийнхөө амьдралаар тэмүүлж өөрийгөө олж аваа. Намайг жаахан гэж битгий олоорой. Миний дотор бас их зүйл бий. Та хоёрын үгсийг би сонсдог, боддог, бас суралцдаг. Та хоёртаа баярлаа гэж хэлхийг хүсэж байна. Энэ хорвоод намайг авчирч, ургуулж, хүмүүжүүлж, миний төлөө цаг хүчээ зориулж, сайныг хүсэж байгаад би талархдаг. Би заримдаа сэтгэлийн онгойтол ярилцаж чадахгүй байх үе бий. Гэхдээ энэ нь та хоёрт итгэдэггүй гэсэн үг биш шүү. Зүгээр л заримдаа өөрийн мэдрэмжээ илэрхийлэхэд хэцүү байдаг. Та хоёр намайг ойлгохыг хичээдэг шиг би ч гэсэн та хоёрыг ойлгохыг хичээдэг. Бидний хувьд хүүхэд нас болвол яг л энэ хорвоо дээр насан туршдаа ийм байх юм шиг ийм мэдрэмжтэй байдаг учраас бүх зүйл анхны шин. Тэгэхээр энэ бүхэнд маань миний гаргаж байгаа үйлдэл үгсийг минь битгий шүүж дүгнээрэй. Би өөрийгөө таних, орчинтойгоо зохицож, ирээдүйн замыг хайж яваа. Энэ үеэр алдаа гарах нь байгалийн зам боловч та хоёрын итгэл хайр надад хэрэгтэй байдаг. Тиймээс намайг хит шүүмжлэхээс илүү дэмжиж итгэж байгаарай гэж хүсмээр байна. Миний мөрөөдөл, хүсэл, бодол заримдаа та хоёрынхтай зөрч магадгүй. Гэхдээ энэ нь намайг буруугаар хүсэж байна гэсэн үг биш шүү. Би өөрөөрөө амьдрахыг хүсэж байна. Тэглээгээд та хоёрын зөвлөгөө сургамжийг артна гэсэн үг бас л биш. Та хоёрыг маш их хайрладаг шүү. Хүссэн бүхнээ чадаагүйч оролцоор байх болно. Та хоёр миний амьдралд гэрэлгээгээ болж урам зориг өгсөөр байгаасай гэж хүсэж байна. Та хоёр миний амьдралын багна гэдгийг үргэлж санаарай. Заримдаа би өвгөндтэй норохгүй эсвэл өөрөөрөө зөрөөдлөх үе бий. Гэхдээ энэ нь миний та хоёрыг хүндэлтгүй гэсэн үг огт биш. Харин ч эсрэгээрээ би та хоёроос л үлгэрдүүрэл авч би та хоёрыг л амьдралынхаа зам болгож өөрийнхөө замыг хайж аваа. Миний хамгийн том хүсэл бол та хоёртойгоо илүү нээлттэй байж хамтдаа илүү их цагийг өнгөрүүлэх. Бидний өдөр тутмын завгүй амьдралд заримдаа бие биетэйгээ ярилцах, бие биенээс сонсох боломж бага байдаг ч би та хоёрыг бүхнээс илүү хүндэлж хайрлаж явдаг гэдгийг хэлхийг хүссэн юм. Энэ загталд шүүмжлэх зүйл огт байхгүй. Зүгээр л миний сэтгэлийн үгс. Магадгүй энэ миний хувьд өөрийгөө илэрхийлэх хэлбэр арга баг. Та хоёрын хайранд үргэлж талархаж явдаг. Намайг үргэлж дэмждэгт.
алдаа гарахт минь буруудын хооронд намайг чиглүүлж сургамж өгдөгт бид хоёрын ачийг хизээж мартахгүй. Таны хааштай хүү эсвэл охин. Хизээд итгэлтэй хизээд таярах. За ингээд цагтаалд таслаа. Та ч гэсэн комментсэд хүүхдтэй хэлмээр байгаа зүйлээ гоё бичиж байлаа шүү. За дараагийн сэдв нь хүүхдийн тань хүсэл сонирхол. За яг одоо таны хүүхдийн тань хүсэж байгаа хүсэл сонирхол болон хүүхдэд тань хэрэгтэй хүсэл сонирхол юу гэсэн хоёр талаас нь бол харсан. За таны хүүхдийн тань сонирхож байгаа хүсэл сонирхлууд дээр хамгийн түрүүнд л ялчгүй одоо хиймэл оюун ухаан, робот техник ч юм уу те эсвэл одоо юу гэдэг янз бүрийн ирэхэдөө твшилтэй технологитой холбоотой зүйлс. За кибераюулгүй байл, хакерын үндсээ ойлгох, робот, стриминг ч юм уу те сошиал медиатай холбоотой зүйлс, аппликейшн хөгжүүлэлт гэх мэтчлэн иймэрхүү зүйлсийг бол их сонирхож байна. Энэ зүйлсээр зөвхөн ингээд сонирхох төдийгүй хүсэл нь олоод те ямар нэгэн зүйлийг хийх, туршиж үзэх юм хүсэл бол байна. За мөн дээрээс нь одоо нөгөө нэг юм тоглоомын төрөл буюу одоо янз бүрийн төрлийн тоглоом болон хөгжилтэй зүйлсийг хийх тийм хүсэл сонирхлууд. За дээрээс нь одоо шин философи сэтгэл зүй гэдэг зүйл гарч ирсэн. Магадгүй одоо шинжлэх ухааны туршилт хийх, эсвэл түүх археологи судлах ч юм уу, шинэ хэл судлах, за эсвэл код бичмээр санагдах, дэлхийн соёлыг судлах гэх мэтчлэн янз бүрийн байдлаар тиймэрхүү амун дээрээс нь одоо төрөний шишин ба философи дээр бяцлаглалыг ч юм уу йогийн хичээл тамирагдах, эсвэл одоо өөрийгөө таних мэдэх, шинэ ном судлах, за амьдралын одоо утга учирын талаар илүү сайн мэдмээр санагдах гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйл. За хамгийн сүүлд нь болохоор үерхэл, нөхрөл болон одоо гаднах харилцаанууд, найз, нөхөд, хамтын харилцаанууд те. За мөн дээрээс нь одоо шүтдэг, хамтлаг ч юм уу тиймэрхүү хүмүүстэйгээ уулзах. За тэгэд өөрийн гэсэн бас юм бизнес ямар нэгэн хийдэг зүйлтэй болох. За иймэрхүү зүйлүүд бол гарч ирсэн. Яг одоо хүсэл сонирхол гэдэг дээр л иймэрхүү картууд гарч ирж байна. Тэгээд бас нөгөө нэг юм гар орлол хийх гэдэг юм гарч ирсэн. Янз бүрийн өөрхөн гар орлолоор гараар амар нэгэн юм бүтээх. За тэгээд комикс эсвэл одоо график ч юм уу нэг тиймэрхүү юм бас хийх. За анime, манга үзэх болж үл одоо тийм зураг зурах тий зохиол бичих ч юм уу тиймэрхүү юмнууд бол таны хүүхд маш сонирхолтой. Эсрэгээр яг таны хүүхдэд хэрэгтэй байгаа зүйлүүд бол саний зүйлүүд бүгд хэрэгтэй. Түүнээс гадна фотографи хийх, за одоо байгальтай холбоотой зүйлүүд аялал зугаалга, кемпинг, зохион байгуулалтанд оролцох ч юм уу те. Одоо орон судлах, за амтны үрэлэн ч юм уу эсвэл одоо байгаль орчинд гарах, ургамал цэцэг тарих. За тэгээд юм гоё хоол буюу одоо өөрөө хоол хийх, за янз бүрийн хоолууд туршиж үзэх тийм байгаль хамгаалал ч юм уу тиймэрхүү сайн дурын үйл ажиллагаа янз бүрийн тийм юмд оролцож үзэх, хувь хүний одоо брэнд тийм зүйлээ бүтээх, эрүүл хооллолт, эрүүл сэтгэлгээ, эрүүл амьдралын хэм маягтай болох. За тэгээд хүмүүсийн эргээр урамшуулсан ямар нэгэн хөдөлгөөн ч юм уу, контент ч юм уу тиймэрхүү зүйлүүд хийж эхлэх. За тэгээ ухаалаг хэрэглээгээ чихэн утгаараа яг ухаалгаар ашиглах. За тэгээд ямар нэгэн байдлаар өөрийнхөө одоо юм соёлын чиглэлнүүд дээр маш их анхаарах, түүх ч юм уу эсвэл бусад орны соёл ч юм уу ерөөдөө ийм олон төрлийн соёлоо судалснаар өөрийнхөө хувийн соёлыг, гэр бүлийн соёлоо гаргаж ирэх. За тэгээ бусдын соёлд ингээд дуусаж нэгдэж сурах, бусад орны ч вэ, бусад газрын ч вэ, хувь хүний ч вэ тий. За тэгээд одоо ямар нэгэн байдлаар
өөрийн гэсэн тийм эрч хүч, уран зориг авах тэр одоо хобби, сонирхлуудыг таних мэдэх, шинэ олон зүйлсийг туршиж үзэх. За тэгээд одоо спортын идэвхтэй байдалд одоо орох. Гүйл, фитнес, йог, экстрим спорт, спортын тоглолт үзэх, морь унах, дугуйнах ч гэдэм ингээ янз бүрийн тиймэрхүү зүйлсүүд таны хүүхдийн хүсэл сонирхолд бол ингээд маш хэрэгтэй байна. Тэгээд эдгээр зүйлсүүд яагаад хэрэгтэй нэ гэхээр ерөөдөө ингээд таарат үзрээр илүү ингээд дэлгэрэнгүй үзэхээр хүүхдийн тань хувь заяатай одоо холбоотой суур одоо нэлээд хурцсан тогтцсон одоо тийм байх хэвээр зүйлүүд тэрэн дээрээс нөө шинжлэх ухаан болон шашны уялдаа холбоо ялгаа гэх мэтчлэн зүйлүүд бас нэрээ байсан. Тэгээд иймэрхүү зүйлүүдийг ерөөдөө маш сайн таних мэдснээр хүүхдийн тань одоо энэ насанд нь яг ингэж байх хэвээр авцсан байх хэвээр зүйлүүд энэ насандаа эдгээр зүйлүүдээ маш сайн ойлгоод үлээгээд авчвал хүүхдийн тань дараагийн нас хувь заяанд эргээр нөлөөлж болох үз ийм зүйлүүд, ийм хүсэл сонирхлууд гэдэг юунууд гарсан. Тэг хамгийн гол нь эрэг бодол, эрэг сэтгэлээ төлөвшүүлэх, эрэг дадлыг бий болгох гэдэг юм. Тэг энийг нь өөртөө ингээд өөрийнх нь хүслээр бий болгох нь бол маш чухал. Одоо юм шаардлагатай ёстой гэсэн сэтгэл зүйш өөрийн дур хүслээрээ өөрийнхөө яг энэ тэмүүллээрээ эдгээр зүйлийг бий болгочвол хүүхдүүдтэй нугасаа өөрийнх нь хүсэл сонирхол нь дандаа зөв эрэг болно. Тэрнийхэн дагуу хийж байгаа үйлдэл нь зөв эрэг болно. Татж байгаа хүмүүс нь одоо амьдарч байгаа амьдралын хэм маяг нь гэд бүх зүйл нь эрэг болчоор санаа зовлтгүйгээр амьдралдаа бүр хороо ертөнцөөс тэр бүх эрэг энергийн урсгалыг өөрхөн хувь заяндаа татаас орчно гэсэн үг. За дараагийн сэдв нь хүүхдтэй танаас юу хүсдэг вэ гэсэн сэдв байгаа. За энэ дэр бол хамгийн нэгдүгээрт хит их хяналт тавихгүй байх гэдэг карт буусан. Ер нь бол ингээд өөрийг нь хитрхи хянаад одоо хүүхд чинь нэг тийм өөрийгөө ингээд байнга хянуулаад тахаас илүү нэг юм эрх чөлөөтэй байх, өөрийнхөө одоо тэр нэг хүсэл сонирхлоо мэдрэх, за тэгээд өөрийнхөө шийдвэрийг гаргах, өөрийнхөө үр дүнгээ мэдрэх гэдэг нэг юм том болох одоо тэр одоо бүхэл процесс тэр зүйлүүдийг ингээд даваа явж байгаа штэ тий. Тэгэнгუთ хит их хяналт тавих гэдэг зүйл бол жоохон төвхтэй санагддаг. За мөн дээрэс нь мөнгөний боловсрол олгоосэй гэж хүсдэг. Энэ одоо жишээ нь загнахгүй руу чи юм ингэсэн мэн өө чи тэрийг гэсэн мэн эсвэл огт мөнгөө ингээд яаж одоо өөрөх тийм арга чараа хэлэхгүй ч юм уу. Тэгэхээр мөнгө гэдэг зүйл юм байдгаа, мөнгийг ингэж олж болдог ийм олон аргууд байдаг. Надад ч гэсэн одоо тийм мөнгө олох ийм арга байдаг гэдэг мэдхгүй зөндөө юмнууд байгаа. Тэгэхээр хүн мөнгийг ингэж олдог гэсэн утгыг бол чи бас ойлгож болохгүй. Тэгэхээр өөрөө сайн судлах хэрэгтэй гэдэг юмыг бас хэлж өгөх буюу хэд их өөрхөн л амьдралын туршлагыг үнэн ингэж л амьдрах хэрэгтэй гэсэн зүйлийг бас хэтэрхийх тулгахгүй байх. Тэгээд мөнгөө ингэж үрж болдог. Одоо чамд ч гэсэн заавал ингэж одоо юу гэдгийг насанд хүрсэн ч хүрээгүй ч хүнд мөнгө олох боломжууд байдаг. Энэ жишээлбэл чи онлайнаар юм хийж болдог, тэгж болдог. Тэгээ чи өөрхөө ингэж ийм дээр ингэж болдог гэх мэтчлэн мөнгөний боловсролыг олгох. Үнэхээр өөрөө олгож чадахгүй бол мөнгөний боловсрол олгох хүн одоо хүнтэй ч юм уу, багштай ч юм уу, коучтэй болгох. За тэгээд 3 дугаарт нь болохоор маш сайн сонсож сураасай гэж хүсдэг. Өөрөг нь ингээд яг 100% өөрхөн талд ороод сонсож сураасай гэж хүсдэг. За мөн дээрээс нь ийм эрүүл харилцаа байвал гоё гэж боддог. Буюу ямар нэгэн асуудал гарахад илүү ингээд тэр хүүхдийн талаас нь сонсоод яаж шийдэж болох нь гэдэг гоё ярилцаад ер нь таны ээжүүд хаа тийм айцгүй тайван тухтай амгалан байж болох үз. Тийм мэдрэмж ирэхэд авахыг бол маш хүсдэг юм байна. За мөн түнчлэн одоо ийм ямар нэгэн байдлаар өөрийнх нь урдуур ингээ хит ороод өөрийнх хариуцлагыг хэтэрхий их ингээд өрөөд өөрийг нь ингээд ямар ч юм өөрийг хариуцлахгүй одоо битэг болгоосоо гэдэг тийм хүсэл байт юм байна. Тэгэхээр тодорхой хэмжээний өөрөх ёстой юм өрөөд англи интим гэдгээ бас ойлгох хэрэгтэй. Тийм цаг хугацаануудыг өгөөрэй. Ямар нэг спорт ч юм уу ямар нэг ямар одоо хичээллэх өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу явахыг нь зөвшөөрөх ойлгох гэдэг ийм зүйл болсон. За энэ дээр бол одоо чи энэ зүйлээр хоол олж идэггүй, энэ чанд хэрэггүй гэдэг байдлыг бол хэтэрхий битгий гаргаарай. Хүн болгоны амьдралөөр, хүн болгоны замдлуур заавал тэрнгээр ингээд юу гэдгийг хоол олж идэх албагүй.
тухайн зүйлээс хүн маш их зүйлийг ойлгож ухаарч өөртөө өөрчлөлт хийдэг, маш их зүйлийг яадаг. Тэггүйгээр ингээд юу ч хийхгүй зөвхөн хичээлтэн ч юм уу зөвхөн нэг юмд төлрөөсөр агаад хүн нэг өдөр ингээд тэр зүйлээсээ ингээд бүрэн залхаад шинэ одоо зүйлүүдээ ингээд хийхийг хүсээд амьдралаасаа ингээд бүрэн завсарлага авч болдог. Тэгэхээр заавал амьдралын тийм хэсэг ингэж одоо гинтийн байдлаар оруулахгүйгээр бүх зүйлийг таван тэр үр дүнтэй хэрэгтэй байлгамаар байвал дуртай зүйлүүдийг нь гэсэн зөвшөөрөх хэрэгтэй. За дараачих нь болохоор одоо ийм гэр бүлтэйгээ цагийг бол маш хөнгөрүүлэх хүсдэг юм байна. Тэгээ энэ дээр бүр ингээд айгүйх ингээд юм гомдсон тийм картууд батсан байхгүй. Энэ дээр тэгэхээр хүүхдтэй гэр бүлтэй ерөөдөө ингээд цаг зарцуулах. За тэр дундаа одоо юу гэдгийг нэг юм зүгээр л ингээм хамт байгаа гэсэн тийм байдал биш яг тэр гэр бүлийн уур амьсгал, орчин, тэр хүмүүсийн бодол, мэдрэмж, зүрх сэтгэлгээд бүх зүйл нь нэг цэгт хамтдаа одоо ингээ хөвтөлцөж байгаа тийм гоё байдлыг бол хүүхдтэй нь маш их одоо танаас хүсэж байна. За мөн дээрээс нь эрүүл мэндэд нь анхаарахыг бол хүсэж байна. Эрүүл мэнд одоо жижиг сажиг зүйлүүд байна уу, том одоо зүйлүүд байна хамаагүй ингээд өөргөө анхаарч байгаа халамжилж байгаа мэдрэмжийг бол маш их хүсэж байна. За тэгээд бие даахт нь бол бас бие даах тэр боломжийг нь олгоосэй гэж хүсэж байна. За тэг хамгийн гол зүйл нь нууцыг нь хадгалах буюу танд итгээд хэлсэн зүйлийг нь өөр хүнд хэлэхгүй байх. Тэр нь жижигч байсан, томч байсан, юу ч байсан хамаагүй. Хэрвээ тэрийг хэнийг найзууд ингээд хэлээд авах юм бол энэ хүүхд цаашдаа за энэ одоо тэ ээж нь аав нь ингээд хүнд ингээд хэлээд идэх учраас би бол цаашдаа ингээд одоо итгэж болохгүй байна гэдэг энэ даалт хэмсэртэн цуучдаг. Тэгээд маш хэмиг нуудаг, хаадаг ярилцахгүй юм орчин үсч эхэлтгээ. Тэгэхээр нууцыг нь бүр яг чанд хадгалах, яг юм итгэлтэй, түшигтэй тийм хүн байж өгөөсэй гэж бол таны хүүхд маш их танаас хүсэж байна. Тэгээд өөрт нь ер нь бол маш юм сайн зөв чиглүүлэгч болж чаддаг. Замун дээрээс нь марсан үлгэр дуурайл болж чаддаг буюу. За би өнөөдөр юм хийн гэсэн бол яг тэрийг ингээ бүрэн хийж дуусгаж байгаа харуулдаг ч юм уу. Ер нь хэлсэн үгэнд эзэн байж чаддаг. Тэ ингээд юм яг таны байгаа байдлыг ерөөдөө дийлэн хүмүүс ингээд өөр хүүхдүүд нь бол хуулбарлаад их тэр амьдралаар амьдрах гэдэг. Энэ бол яг таныг ерөөдөө энэ хорвоо ертөнцөл гэж харж байгаа гэсэн үг. Хүмүүс имлээд юм би имэл ах хэвээр мөн гэдэг амьдралын том сургамж нь суур сургамж. Энэ суур сургамж нь юусаа арилахгүй учраас та өөрөө бас юм үлгэр жишээ хүн байгаасай гэж бол таны хүүхэд хүсэж байна. За тэгээ өөрт нь ер нь л нэг тийм найрсаг байгаасай л гэж хүсэж байна. Маш юм найрсаг, зөөлөн тийм ийм байвал ер нь бол гоё доо гэж таны хүүхдээ бол одоо бүр маш их хүсэж байна. За хамгийн сүүлийн сэдв нь хүүхэд танаар бахархдаг зүйлс юу вэ гэсэн сэдв байгаа. За энэ дээр нэгдүгээрт үнэнч зан гэж гарсан. Таны ерөөдөө үнэнч их үнэнтэй тийм төрлийн хүн гэж бол боддог. Тэгээ тэнэгээр чи юм бахархдаг. За мөн дээрс нь их ажиллаг тусч зантай гэж боддог. Бас ер нь л нэг юм өглөөч хүн тусалж идэг тийм сэтгэлтэй юм тусч байдлыг бол их гаргадаг. Тэгээд юм одоо ер нь л бол нэг юм ямар нэгэн зүйл дээр төвчээртэй хандж чаддаг. Найдвартай хүн гэж бол боддог. За би энэ хүнд бол ингэж найдаж болно гэсэн тийм итгэлийг ингээ өгдөг. За тэгээд зохион байгуулалт сайтай гэж таныг хардаг. Тэгээд ийм одоо ямар нэгэн байдлаар өөрийгөө ингээ дандаа сайжруулж идэг. Жижиг зүйл дээр хамаагүй тэрийг ингээ өөрчлөөд явж идэг. Тийм сэтгэлийн хаттай ч юм уу ингээ сэтгэл зүйн хувьд бас ийм одоо ер нь бол нэлээд тэнцвэртэй гэж хардсан юм байна. Тэгээд шинийг санаачилдаг буюу за өнөөдөр ингэхүү тэрний дараа тэхүү ийм ингээл гоё юм байна гэдэг юм шинэ зүйлийг санаачилдаг. Тэгээд тэр байдал нь ингээд юм бас хүүхдэд нь урам зориг гоё сайхан зүйлсийг өгдөг. Хариуцлага хүлээж чаддаг. Одоо гэр орныхон бүх ажлыг ч юм ингээд бүх юм гоё юмыг зохицуулж чаддаг. Иймэрхүү байдлуудаар нь багтдаг. Тэгээд ер нь л нэг юм зарчимтай. За ийм юм ингээл ингэн тэгвэл тэгнэ гэдэг юм маш гой зарчимтай. За тэгээд бусад хүмүүсийг хүндэлж байгаа, бусад хүмүүстэй ингээ харьцаж байгаа байдлаа нь бас бахархдаг. Энэ хүнлэг, энэ зөв харьцдаг гэж үздэг. Тэгээ ер нь л бол ингээд хэдий ингээд байнга одоо хүүхдтэй цаг хугацаа ингээд зарцуулж чаддгүй ч гэсэн байгаа цаг хугацаанд бас ер нь ингээд юм яг ингээд бүх зүрх сэтгэл ингээ хайр зориулж чаддаг гэж боддtiin байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор одоо юм юу яадаг хүүхдийнхаа төлөө одоо өөрийгөө золиослох чадвартай гэх юм уу?
одоо гэр бүлийнхэн төлөө ч ингээд бусдын төлөө хайртай хүмүүсийн төлөө өөрөө золиослж чаддаг. Өөрөө амьдралын одоо тэр үнэт бүх зүйлээ ингээд өгч чаддгаар нь бол хүүхэдтэй танаар маш их бахархтай юм байна. Тэгэхээр ер нь бол яг ингээд энэ уншлагаас харахад нийт одоо дүгнэлт хэлгээ таны хүүхдээ л танаар маш их бахархдаг. Тэгээ танаас төдийлөн бас маш их зүйлийг хүсдэг. Энэ нь яагаад тийж гэнэ үү гэхээр одоо ингээд ямарваа нэгэн зүйл сайн байх тусам тэр зүйлээ одоо шаттаараа ч юм уу ямарваа нэгэн зүйл ингээ ахиулаад ингээ явах гэсэн штэ тэгэхээр та өөр хөхөд гэр бүлтэй нөхөд хэцүү үлгэр дүрэл болдог. Гэтэ даалдаа дутагдaltaй ч юм уу тийм зүйлүүд бол байдаг. Тэр зүйлүүдээр ингээд засаад ингээ өөрчлөөд явах юмсан гэдэг бол хүслөөд хүүхэдтэй нь байна. Тэгээд хамгийн гол нь бас нөгөө ингээд анхааруулаг картнууд дээр байсан яг нэг хамгийн тод санаад байгаа зүйл нь хүүхдээр нь бол маш их одоо цаг хугацааг гаргаа хүүхдийнхээ итгэлийг нь л ингээд яг олж аваад хүүхдийнхээ нууцын сайн хадгалж сайн сонсогч байх тийм өөрийнхөө ингээд одоо орлуулж чадахгүй зүйл дээр одоо хүүхдтэй ингээд багш ч юм уу коуч ч юм уу одоо бусад хүмүүсээр ингэж өгөх буюу хит их одоо ингээд хүүхдийнхээ яг өөрийнхөө амьдралаар ч юм уу өөрийнхөө байгаагаар амьдралын гэдэг байдлыг хэтэрхий бас одоо өөрийнхөө эрхээр ч юм уу ингээд ийм байлгажлахгүй шүү гэдэг зүйлүүдийг бол тань дээр хөрвүүлж байна. За тэгээд нэмэлтээр болохоор нэгдүгээр хүүхдтэй танд хэлж чадаагүй байгаа зүйлсүүд юу вэ? За хоёрдугаар хүүхдийн тань хувь заяа дах сайн болон сар зүйлсүүд юу вэ? Гуравдугаар хүүхдтэй хэрэгтэй байгаа хамгаалалт юу вэ? Дөрөвдүгээр хүүхдтэй ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэсэн сэдвүүд байгаа. За энэ сэдвүүдээр таад маань нэмэлт авмаар байвал зааврын дагуу хаалттай групптэй орж ирээд нэмэлтээ сонсох боломжтой. За энэ дээр ер нь бол хүүхдийн хувь заяа дах сайн болон сар зүйлс гэдэг сэдв нь бол одоо маш чухал байгаа. Энэ болохоор яг таны хүүхдэд ер нь ямар одоо хувь тавилан хүлээгээд байна, заяагаад байна те. Энэ дээр одоо яг сайнууд нь юу вэ, сарууд нь юу вэ? Тэр сар зүйлүүдийг үнэхээр цэцч болохоор нүггүй хэмтчлээ. Ийм нарийн мэрэг явагдана. За тэгээд хаалттай группээр уулзцгаая. Та нартай хамгийн сайхан бүхний хүсээрөө та бүхэн маань комент хэсэгт миний хүүхдийн минь хувь заяа тэгш дүүрэн байх болтугай гэж гоё аффирмашн өчээд баталгаажуулаарай. За тэгээд мөн түнчлэн дараагийн хүзрийн мэргийн сэдв ямар байвал гоё ялах талаар сэтгэлээ хаваалцаж болно шүү. За ингээд 2 дугаар хүзрийг сонгосон хүмүүсийн мэрэг эхлэж байна. 2 дугаар картыг сонгосон хүмүүсийн уншлагатай тавтай морил за хүүхдтэйгээ харилцаа холбоогоо хэрхэн сайжруулах вэ гэсэн ихний карт болсон байгаа. За тэгээд энэ ерөөхдөө хэлж байгаа зүйлүүд маань та бүхэн захиуснууд болон хүүхдийн төслөөч хүчнүүд тань картаар дамжуулан мэдээлэл явуулж байгаа гэдгийг сайн санаарай. За хамгийн түрүүнд шинэ зүйл сурахад нь урамшуулах гэсэн байна. За энэ дээр ерөөхдөө яг хүүхдтэй холбоотой яг хүүхдийн тань ингээд хүсдэг зүйлүүд байх магадлал их өндөртэй гэсэн үг ээ. Тэгэхээр 2 дугаарт болохоор бие даасан байдлыг нь дэмжих, 3 дугаарт байгаль орчинтой одоо хүндэтгэлтэй харьцахыг заах буюу за байгальтай ингэж харьцдаг, тэгэж харьцдаг гэд одоо ингэж жишээ нь байгальтай ингэж харьцдаг, тэгэж харьцдаг гэж явах хугацаанд хүүхэд ийм өөрийнхөө мэддгүү ийм сонирхолтой зүйлээ гээж аваасаа ингээд ийм гоё байдлаар ингээд сурж явах явцдаа ээж автаа ийм дотн гүн мэдрэмжийг аваад даалт ухамсарт нэгний суугаад үлддэг. Тэгээ том болохоор манай ээж ингээд надаа гоё байгалаар явахтаа намайг хөтлж байгаад байгальтай ингэж харьцдаг юм нөхөө тэрийн дийдгийг ингэж ингээд заадаг гэж үлээгээд тэр даалт ухамсарт маш том суугаад энийг цаашлаад өөр хөгөд бол эргэн тойрондоо ингээд хэлхий зэм хэмжээний тийм гүн зүйлүүд судаг гэсэн. За мөн дээрэс нь ер нь бол яг энэ дэр гарч байгаа зүйлүүд дийлийнхэн даалт ухамсарт одоо юм суудаг төрлийн юмнууд байх магадлал их өндөртэй л гэсэн. За дурсамж хадгалах буюу одоо хамтдаа зураг авах, түүх бичих те өөрхөн түүхийг ингээд бичээд хүүхдтэй ингээд өгөх одоо энэ ээжийнхэн түүх гэдэг энэ цаашаа ингээд өөр хүүхдтэй өгөөрэй гэдэг ч юм уу те ингээд гой зурагнуудаа хадгалах гэх мэтчлэн ерөөдөө дурсамжийг яаж ингээд зөв хадгалах юм бэ, яаж хайрлах юм бэ гэдгийг зааж өгөх. За тэгээд магтаал урамшууллыг сайн өгөх. За мөн түнчлэн үзэл бодлыг нь хүндэтгэх, хүүхдийнхээ үзэл бодлыг сонсож хүндэтгэж одоо тэдэнд өөрийгөө илэрхийлэх боломжийг нь бас ингэж ерөөдөө олгох хэрэгтэй гэсэн үг. За тэгээ ямар нэгэн шин зүйлийг хамтдаа сурах. Гадаад дийл байна уу, юу байна уу хамаагүй
олон дээр сурж байгаа зүйлийг хамтдаа сурахдаа тэр хүүхдэд ийм сөрөг онцгой мэдрэмж өрөөсөө өгчлөхгүй. Хөгжилтэй маш гоё таатай шин зүйл сурна гэдэг бол ийм сайхан зүйлээ дэмэн гэсэн тийм зүйлийг далд томсорт нь өгөх хэрэгтэй гэсэн. За тэгээд баяр хөөргийг нь дэмжих буюу аз жаргалтай байгаа мөчүүдэд нь хамт байх. За мөн дээрэс нь баяр хөөртэй тоглож байгаа үед нь бойлт гэж одоо үгдгийн тэр хүүхдийн тэр баяр хөөргийг нь одоо сүйтгэх ч юм уу тиймэрхүү байдлыг аль болох гарахгүй байвал зүгээр. За тэгээд хүүхдийнхаа ингэж жижигч байсан хамаагүй амжилтыг маш сайн дэмжиж тэмдэглэж ингээд энэ одоо хүний амжилт гэдэг бол маш чухал гэдэг. Энийг одоо хүн мэдэрчиж тэмдэглэж энэ баяр шүү гэдгийг ойлгодог. Заавал баяр гэхээр эдийн буруу байдлаар тэмдэглэх албагүй. Энийг ингээ маш гоёор хөнгөнөөр аз жаргалтайгаар тэр хормыг мэдэрч болно. Түүнээс амжилтыг бид нартэй ингээд тийм амжилт нүрхээр ийм амжилтанд хүрэхэргээд тухайн амжилтандаа ингээд тодорхой хэмжээнд хүрчээд за бочлоо гэд өнгөрөөдөх юм бол тэрэнд хүрэх одоо тэр хүсэл тэмүүлэл тэрийг дуусаад тэмдэглэж байгаа тэр баяр тэр эргэн тойрны хүмүүстэй хамтдаа аз жаргалтайгаа мэдрэмжийг авч чадахгүй бол тэрэн рүү хүн хүсэж зорихоо болдгоо гэдгийг нас сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. За тэгээд хамтдаа шийдвэр гаргах буюу ерөөдөө та хүүхэд чинь одоо бага байна уу эсвэл одоо тарин хүүхдээ яаж ч үнэлж ийсэн хамаагүй та 100% хүүхдийнхээ өмнөөс болон гэр бүлийнхаа шийдвэр гаргаад иж болохгүй. Гэр бүлтэй холбогдолтой болон хүүхдтэйгээ холбогдолтой шийдвэрийг дандаа хамтдаа гаргах. Тэр төдийгүй хүүхдтэйгээ холбогдолтой шийдвэрийг гаргаж байгаа бол эргээгээд хүүхдтэй таны хувийн шийдвэрт ч гэсэн тодорхой хэмжээнд оролцох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо нөгөө тэнцвүүгийн байдал буюу одоо гэрт заавал тэм хүн дамгаалах хэрэгтэй гэсэн тийм байдлыг өгч болохгүй гэсэн үг. За мөн түнчлэн тогтмол дэмжлэг үзүүлэх, тогтмол анхаарал өгөх, тогтмол урамшуулах, тогтмол хайрлах буюу энэ тогтмол мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Хаяал нэг анхаарчаал, хаяал нэг хайрлчаал, хаяал нэг юу хийж нэгчээл, хаяал хичээлд нь анхаарал, хаяал тоглолцол, хаяал нэг магтчаал, хаяал ингэж болохгүй. Энэ нь болохоор үл хайхарсан мэдрэмжийг хүүхэд авчирдаг. Тэгэхээр өөрт нь байнга анхаарлын хөгжинд байнга өөрийг нь хэн сонсч ин тэр хүнд ингээ маш хурдан автагдах магадaltaй. Хэрвээ тэр нь одоо юу гэдгийг анхандаа тэгж өдөө сонсож байгаа мэдрэмж өгчөөд буруу зуршил, буруу зүйл рүү автуулах одоо юм онцгой хүмүүстэй таарах юм нөхцөл байдлыг нь ч гэсэн бүрдүүлэх одоо юм орчин нөхцөл гарч байгаагүй байдаг бахнэ. За тэгээд өөртөө анхаарал тавихыг сурах, өөрийг нь хайрлахад бас ингээд сургаах хэрэгтэй. Хүн өөрийгөө яг яаж харилдаг гэдгийг бүх аргаар нь ингэж өөрийгөө харилж үзүүлэх хэрэгтэй. Зөвхөн заагаад иж болохгүй гэсэн. Үлгэр дөрөөл гаргаад харилж үзүүлээд тэгээд чи өөрийгөө яаж хайрламаар энэ чамд яаж мэдрэгдэж байна гэдгийг нэг хүчлээ хайрлуулж үзүүлж ингэж мэдрүүл хэрэгтэй буюу чи дандаа бусдаас ингэж хайрна гэсэн дандаа бусдын амралтай байж болохгүй. Чи өөрийгөө хайрлаж өөрийнхөө дотроосоо гэрэлтэж өөрөө юм хайр дүрэн байх хэрэгтэй гэдгийг ойлгох. За тэгээд зөвхөн байгальтай эхэлдэг хүмүүс эргэн тойронтойгоо өөртөөгөө орчинтойгоо яаж зөв харилцах, яаж хүндэтгэлтэй амьдрахын, яаж хүнлэг хүн байхын те яаж юм зөв хүн байхын гэдгийг өөрөө үлгэрлэн болон хүүхэдтэй ингээд аян дээр хоёлаа ингэ хэрэгтэй. Хэрвээ чи газар хогоо аюул энэ чи ингэж хүн цэвэрлдэг хэрвээ цэвэрлэхгүй болдвол одоо нийгэм тохиолдол ийм зүйл олно. Тэгэхээр чи өөрийгөө болон бусдыг хайрлахын тулд энийг анги хэрэгтэй. Энэ заавал одоо юу гэдгийг хүмүүсийн өмнө чи зөв байх шаардлагагүй. Чи өөртөө ганцаар байхдаа ч гэсэн зөв хүнлэг хүн, ийм бодолтой хүн байх хэрэгтэй гэх мэтчлээ одоо тийм нарийн зөв хутгыг хүүхдүүдтэй ингээ маш сайн өгснөөр тэр бүх байдлууд хүүхдтэй маш юм гүн нарийн холбоонууд үсгээд далд хумсарт нь суугаад амьдралынх нь хамгийн зөв сайхан хүүхдэд нь яг анханаас нь ингээд А, Б гэж заасан тэр бүх зөв сургамжууд танаас үүдэлтэй олчоор насан туршдаа хүүхэд зөвхөн тэр зүйлүүдийг ингэж гүн гүнзгий санаж таны хүндлэг хайрлах болон одоо тэр зөв одоо ухаарал хайр авсан зүйлүүдэд бусдад ингэж одоо итгэлтэйгээр заах түгэх юм боломж нь олддог. Ингээд одоо юм хайр дүрэн болох боломж нь олддог гэсэн үг юм аа. За тэгээд дараагийн картанд болохоор нөө сайн асууж ярилцах болон хүүхдтэй бас юм асууж сургах буюу хүнээс ч өөрөөсөө ч ингээ зөв асуултаа тавьдаг юунаас асууж сургах. Асууж яах гэдэг чинь ерөнхийдөө бол маш их зүйлийг мэдээж таниаж өрхөн даалт хумсарлаг гүн нэвтэрч цааш төгсөх хөгжих хамгийн гол боломжийг болтдог. Гэтэл асуухад нь төгшөөх, хариулахгүй байх, мэдгүй байх гэдэг бол онцгой. Хүүхдтэй ямар нэгэн асуусан бол зохиож биш яг чин сэтгэлээсээ хариулах, өөрөө мэдгүй бол хүнээс тусламж хүсэх, судлах гэх мэтчлэн тэр хүүхдийн асуултанд
маш юм чухал гүнзгий хандаж хариулах нь чухал. Ингэж хүүхэд ер нь бол илүү их асуух хүсэл тэмүүлэлтэй болно. Сурахад ч гэсэн энэ нь бол маш эргээр нөлөөлнө. Маш сайн асууж чаддаг байна, тэ багшаас асууж чаддаг байна. Төдийгээр сурлага хөгжилтөнд нь нөлөөлнө. Түүнчлэн асууна гэдэг нь өөрөө эргээгээд хариулж сурах тэм том үндэс нь алдаг. Тэгэхээр хүн ч юу ч асуусан хариулж сурна гэдэг бол итгэх ярих төлөвшөх маш том үндсэн суурь нь тавигдаж эхэлдэг гэсэн үг. За тэгээс сурах чиглүүлгийг өгөх буюу ур чадвар, ёс зүй, амжилтанд хүрэх зам тэ юу гэдгийг тэр бүх зүйлийг чиглүүлэх, тэр бүгдийг нь заах шаардлагагүй. Тийм сургалтанд нь явах, тийм хүмүүстэй уулзуулах. За энэ бол ээжийнх нь ийм нэ. За энэ хүн бол ийм зүйлийг ийм давааталтай. Миний хүүхд энэ үнтэй 30 минут сайхан ярилцаад юмнууд асуугаад ингээрэй гэдэг ч юм ийм энэ зөв төлөвшил, зөв хүмүүстэй харилцах, хүмүүсээс хэрхэн суралцах гэдэг тал дээр нь бол маш сайн чиглүүлэг болж сурах хэрэгтэй гэсэн. За технологиг хамтдаа ашиглах буюу мэдгүй зүйлсийг хамтдаа сурах, өөрөө мэдгүй ээж болно, хамтдаа эсвэл аппликейшн хөгжүүлдэг ч юм уу. Өгөөдөө тэр хүүхдээ урт хугацааны суурь хэрэгтэй зүйлийг нь багаас нь суурийг нь зөвдөж төлөвшүүлэх. Магадгүй та хүүхдээ ном бичээсэй гэж хүсдэг болвол өөрхөн дуртай зүйлээр өдөр алганы нэг өгүүлбэр бичүүлээд яваад авах ч юм уу. Тэ ерөнхийдөө бол тэр хүүхдэд ямар чиглэлээр юу хийх боломжтой нь тэрийг нь багаас нь бэлдэж өгөх хэрэгтэй гэсэн. Тэгээ ерөнхийдөө хүүхдүүдэд маш сайн сэтэлжүүлээд хүүхдийн хүсэл тэмүүллийн улам өндөрт гарах арга замуудыг илэрхийлэх буюу чамд ийм боломжууд байна, энэс илүү боломжууд байна, чи ингэх хэрэгтэй гэдэг үргэлж сэтлийг нь өгөх, мөрөөдлийг нь давж өөрт нь мөрөөдөл өгөхтэй тэр чадна болно гэсэн тэр итгэлийг л маш сайн өгөх хэрэгтэй. Амьдралын үн цэнийг маш сайн ойлгуулах, хайр, нэгдэл, хүндэтгэл энэ бүх зүйл яагаад чухал юм те? За мөн дээрээс нь шинжлэх ухаан, спорт, урлаг гэх мэтчлэн зүйлүүдээр өөрийгөө сорих боломжуудыг олгох, өөртөө нээлттэй итгэлтэй байх боломжуудыг нь олгох. Тэгээ зөвхөн зөв эрэг гоё үгнүүдийг л хүүхдэдээ хэлэх. Нэгээс хэлсэн тэр сөрөг насан туршдаа тэр хүүхдэд сэв суулгах, эсвэл тэр хүүхд байнга тийм үг хэлдэг болох, өөр хүүхдэд тийм үг хэлдэг болох. Магадгүй энерги хуулаараа хүүхдийг тийм болох ч юм уу эрсдэл байдаг учраас зөвхөн эрэг үгүүдийг хэлэх, зөвхөн хүүхдтэй болно бүтэн чадна гэдэг байдлаар хандах тий. Тэг хүүхдийнхээ онцгой чадвар байдаг гэж боддог бол онцгой чадварыг нь хөгжүүлэх. За тэгээд өдрийн тэмдэглэл хийх тийм урайлга гаргах тий. Өдрийн тэмдэглэл хийнэ гэдэг бол хамгийн ухаантай зөв үнийг хэлдэг үйл буюу бодож сонсон бүх зүйлээ бичих, төлөвлөх, шин санаагаа бичих. За тэгээ болохгүй байгаа зүйлсээ ч гэсэн бичих, эргээгээд өөрийгөө хянах. За тэгээд тэмдэглэл хөтөлбөрийн тэр үр дүн, нарийн ширийн бүх зүйлүүдийг нь зааж өгөх. Тэр нуцсан дээрээ тэмдэглэж болно. Тэгээ цаасан дээр тэмдэглэж болно, юун дээр тэмдэглэж болно. Тэр бол орчин үеийн хүүхдүүд бол цаас балах нь ер нь бол ховор болсон. Тэгэхээр утсан дээр тэмдэглэмээр байвал тэгэхэд утсан дээр нь тэмдэглүүлж болно. Тэг хамгийн гол нь тэр файлаа байн хадгалаад өөр утастай болоход эсвэл уцаа алдсан байхад тэр нь эргээгээд сэргийдэх боломжтойгоор байвал их зүгээр гэдэг нь бас сануулж өгөх. Гэх мэтчлэнгээр хүүхдэд иймэрхүү зүйлүүд дээр нь цаг хугацаа ханд зохицуулснаар хүүхдтэйгээ холбоогоо маш сайн сайжруулж илүү гүнзгий хайр туран юм гэр бүл болох боломж бол их өндөр байдаг байх нэ. За хоёрдугаар сэдэв бол хүүхдийн тань сүнсний нас гэж байгаа. За таны хүүхдийн тань сүнсний нас ер нь нэлээд залуу байх магадлал их өндөр гарднаар гарсан. За тэгээд ер нь бол их өөр шинэ гариг ертөнцөөс ч юм уу ийм ирсэн ийм сүнс байх боломжтой гэсэн үг. Нэгсэндээ хүний төрлийг тийм олон аваад тийм бол амьдрал үдсэн сүнс бишээ л гэсэн үг. Тийм их туршлагатай сүнс биш, харин өөр гариг ертөнц хэмжээсээс ирсэн эсвэл нэлээд дээр хэмжээстээс ирсэн энэ төрөлтөнд их олон үнд туслах ийм зорилготой ирсэн ч юм уу тийм байх магадлал их өндөртэй. Тэгэхээр ер нь бол том болсон ч гэсэн цаана ийм хүүхдлэг, ээлэг ийм байдлаар нь алдахгүй юм байна л гэсэн үг. Тэгэхээр яг ийм зүйл дээр нь та бүр зөвхөн үдгийн амьдралд нь хийхээс илүүгээр бүр энэ хүүхдийн ертөнц нь болж байгаа гэдгээ битгий мартаар энэ ертөнцийг ямар гэдгийг бүрэн утгаар таниулж байгаа. Ер нь бол дийлэнхтэй бол энэ дандаа олон төрөл авсан хөгшин сүнснүүд байх гэдэг шүү дээ. Хүмүүс ер нь бол ихэнх нь ангитал ийм энэ залуухан сүнс байхын хэрээр шал өөр хэмжээс ертөнцөөс ирсэн учраас энэ ертөнцийн тийм
зүйлүүдийг ойлгохгүй байх магадлал их өндөртэй. Ер нь хүмүүсийн нэг таарамжгүй эсвэл хүмүүсийг сайн ойлгохгүй байх, эсвэл хүмүүсийн ярьдгаас өөр юм ярьдаг, өөр ертөнцтэй ч юм уу юм онцгой хөхтэй байх боломж их өндөртэй. Тэгэхээр тэр бүрийг нь ойлгож, хүндлэж, хүлээн зөвшөөрж, ярилцаж, хүүхдээсээ хүртэл суралцах хэрэгтэй л гэсэн үг. За дараагийн сэдвэнд хүүхдээс тань ирсэн захаа гэж байгаа. За ихэдтэй бол яг картууд дээр буусан мэдээллүүдийг яг ингээд захаа шиг болгоод цааснаар өвчээд авсан байгаа. Тэгээ та нартай хүргье. За та хоёрын минь хайр халамж дэмжлэг надад амьдралын минь замд итгэлтэй алхах хүчийг өгдөг. Өдөр бүрийг жижиг зүйлсээр та хоёрын минь хайр илэрч байдагт би маш их талархдаг. Хүүхэд насны минь нандин дурсамжууд та хоёрын нэвсэглэл дулаан үгсээр дүүрч байна. Та хоёрын минь заасан үнэт зүйлс яс суртахуун надад зөвхөн болохыг амьдралд чиглүүлж байгаа. Би та хоёрынхоо итгэлийг алдахгүй хичээж амьдралдаа амжилт гаргахыг зорддог. Хүнд хэцүү үед минь түшиг болж баяр хөөргийг минь хуваалцдагт баярлаа. Та хоёрын минь зүрх сэтгэлээс гарсан зөвлөгөө сургаал надад үргэлж замч болдог. Би та хоёрынхаа үргэлжлэл гэдгээ мэдэрч бахархдаг. Та хоёрын минь хайр надад амьдралын утга учирыг ойлгуулсан. Би та хоёрынхаа ачийг хариулахын тулд хичээх болно. Та хоёрын минь итгэл найдвар надад урам зориг өгдөг. Би та хоёрынхаа хайранд домбож өссөн дааттай хүүхэд. Би та хоёрынхаа заасан амьдралын хичээлүүд үргэлж миний амьдралд зөв сургамж болдог. Би та хоёрынхаа үргэлжлэл гэдгээрээ бахархдаг. Та хоёрын минь хайр надад амьдралын минь утга учирыг ойлгуулсан. Би та хоёрынхаа ачаар бүхий л амьдралд өөрийнхөө итгэл, үнцэн гэр бүх зүйлүүдийг ойлгож байгаа. Та хоёрынхаа ачийг хариулахын төлөө хичээх болно. Та хоёрын минь итгэл найдвар надад урам зориг өгдөг. Би та хоёрынхоо хийж байгаа үг, үйлдэл бүрийг нэг бүрчлэн сууж, сорилцож амьдрал ямар сайхан гэдгийг мэдэрдэг. Миний алдаа бүхнийг уучиж намайг дахин оролт гэж урамшуулсан та хоёртаа баярлалаа. Намайг үргэлж хүчрхжүүлдэгт баярлалаа. Миний амьдралд хизээд хамгаалж халуун дулаан мэдрэмж өгсөнд баярлалаа. Хайр дүүрэн зүрхийг минь бэлгэлсэнд баярлалаа. Миний өмнөөс зовж, миний өмнөөс баярлаж, миний өмнөөс догдолж, миний өмнөөс санаа зовдогт баярлалаа. Би та хоёрын хайранд хизээд амар амгалан тайван байдаг. Энэ ороод ирэх хамгийн сайхан дурсамж та хоёртайгаа байсан бүх дурсамж. Хэрвээ би ирээдүйд гайхалтай амжилтууд гарвал энэ бол та хоёрын ач гэдгийг хизээч би мартахгүй. Миний ээж аваа хоёроо бол энэ ороод ирэх дэлхийн хамгийн үнэт эрдэнүүд, хамгийн гайхалтай бааtruуд гэж биелнэ. Хайртай аав ээж хоёртойгоо хамт байгаа бүх цаг хугацаа минь амьдралын минь хамгийн талархууштай, хамгийн нандин мөчүүд. Өдөр бүр та хоёртойгоо хамт цагийг өнгөрүүлж байгаандаа би хаттай. Та хоёрын зүрхнээс гарсан тэр дулаахан харилцааг үргэлж би санаж явдаг, цаашдаа ч гэсэн ойлгож өрөөдөндөө тэр их халуун дулаан хайрыг түгэх болно. Та хоёр бол миний амьдралын хамгийн сайн сайхан үлгэр жишээ. Хайрт ээж аваа хоёртой. За ингээд захаа маань нүрээд доослоо, зарвагшлуулад хүүхдийн тань хүсэл сонирхол юу вэ гэдэг дээр хамгийн түрүүнд найз нөхдийн хүрээгээ өргөжүүлэх гэдэг карт буусан. За тэгээд ер нь бол одоо илүү олон гой найз нөхдтэй болоо, хөөрөг нь одоо сонсдог найз нөхд
хүүхдтэй болох. За тэгээд нэг жоохон онцгой карт нь нэг юм одоо найз нөхдийн үе тэнгийн дээрлэхэлт ч юм уу эсвэл нэг тийм гадуурхалт ч юм уу тиймэрхүү юмд одоо хүртдэг эсвэл хүртсэн байж магадгүй. Жоохон нэг юм өөрөөсөө илүү ч юм уу одоо юм өөрийг нь хамгаалах юм найз нөхдтэй болмоор байгаа. Тэгээд уяахан нөхдүүд ингээд өөрийг нэг жоохон одоо онцгой мэдрэмж өгж байгаа юм картууд боосон. Тэгэхээр энэ тал дээр нь бас хүүхдтэйгээ сайн ярилцаад хэрвээ тийм юм байна уугүй юу нь тодруулаад үзээсэй гэж хүсэж байна. За тэгээд ер нь л бол ийм санхүүгийн мэдлэгтэй болох хөрөнгө оруулалт хийж сурах ч юм одоо нэг тиймэрхүү мөнгө төгрөг санхүүгийн мэдлгүүдийг бол маш сайн сурах судлахыг бол хүсэж байна. За тэгээд одоо нийгэмд ч юм уу одоо эргэн тойрондоо ч юм уу эерэг өөрчлөлтийг авчирмаар байгаа юм байна. Ер нь нэг юм гоё эерэг өөрчлөлт авчирсан гэрэл цацруулсандээ тийм гоё хүн байхыг бол маш хүсэж байгаа юм байна. За тэгээд олон улсын ч юм уу эсвэл одоо юм нэг л нэг юм нийгэмд хэрэгтэй юм чухал ас юм хүн болмоор л байгаа юм байна ер нь. За тэгээд онлайн платформыг бас их сайн ашигламаар байгаа юм байна. Энэнгээр дамжуулаад маш олон зүйлийг сурах, таних тийм хүслүүд энэ дээр нь бас илүү их чиглэлүүлэг зөвлөгөөнүүд ол хэрэгтэй байгаа юм байна. За тэгээд эерэг харилцаа ойлголтыг одоо нэмэгдүүлсэн тиймэрхүү төрлийн сургалт үйл ажиллагаанд суух ч юм уу эсвэл тийм юм хийх ч юм уу тэр нь ер нь л юм эерэг зөв хүн байх ч юм уу тийм талын нуудыг бол маш их сонирхож байгаа юм байна. За тэгээд амьтантай холбоотой зүйлсийг маш их сонирхож байна. Амьтан судлах эсвэл амьтанд ижээх эсвэл юм олон амьтантай газар очих ч юм уу тэр амьтны талаар бас олон тийм сонирхол хүслүүд байна. За мөн түнчлэн одоо шинэ хэл сурах эсвэл гадагшаа аялах ч юм уу одоо тийм олон улстай холбоотой юмнуудыг бол их сонирхож байна. Энэ одоо гарч байгаа картуудыг хараад тахад таны хөвт ер нь л нэг юм олон улстай харьцсан ч юм уу эсвэл их олон орноор аялсан ч юм уу тиймэрхүү төрлийн хүн болох магадлал их өндөр хаа. Ер нь сонирхлууд нь дандаа тиймэрхүү бууж байна. За тэгээд виртуал одоо зүйлүүдийг бас маш их сонирхож байна. Мөн түнчлэн энэ цагийг маш сайн зөв ашиглаж сурах, цагийн үнцнийг олгох энэ ер нь л юм цагтай холбоотой ойлголт ухаарлуудаа бас нэмхийг хүсэж байна. За тэгээд олон ном унших ч юм уу ерөнхийдөө олон юм судлах өөрийнхөө одоо тэр нэгсэн дуур чадваруудыг маш сайн хөгжүүлмээр байгаа юм байна. Мэдлэг ур чадвараа илүү хөгжүүлэх. Заавал нөгөө одоо хичээл сургуулийн гэхээс илүү бас өөр төрлийн мэдлэг чадруудыг бол хүүхэд нь одоо мэдмээр сурмаар байгаа юм байна. За тэгээд тэгэл энэ ер нь л хараад тахад юм дэлхийн хэмжээний төслүүдэд одоо хувь нэмэр оруулах ч юм уу эсвэл юм дэлхийн нийтийн одоо асуудлыг шийдвэрлэх ч юм уу ер нь юм дэлхийн одоо юм холбогдолтой юмнуудад их өндөр ач холбогдол өгж гин. Тэгээд хүмүүсийн хувьд бас их юм үн цэнтэй хүн нь байхыг хүсэж байна. За тэгээ урлаг спорттой холбоотой бас юм хүсэл сонирхлууд тэр зүйлээд одоо хөгжүүлэх. За мөн дээрэс нь одоо нийгмийн тэгш байдлыг хангах гэдэг ер нь л бүр нэлээд юм одоо өөртөө баймааргүй ч юм уу тийм маш олон том зүйлсүүдийг хүсэж мөрөөддөг ийм хөхд байна. Тэгээд дэлхийн өөр орнуудын соёлоодыг судлах гэх мэтчлэн. За мөн дээрэс нь одоо гэр бүлийн татан харилцааг хөгжүүлэх, гэр бүлтэйгээ илүү татан гоё байх ийм шиг зүйлүүдийг бас их хүсэж байна. За мөн дээрэс нь өөрийнхөө дотоодын зөөлөн ур чадруудыг хөгжүүлэх, зөөлөн мэдрэмжүүд, за мөн дээрэс нь ийм инэрэнгүү хайрлангуй ч юм уу тэр талаа бас ингээд алдахгүйгээр тэрийг илүү хөгжүүлж одоо явахыг хүсэж байна. Бүтээлч санаа хөгжүүлж өөрийн гэсэн одоо бүтээгдэхүүн ч юм уу брэнд ч юм уу өөрийн гэсэн тийм бас зүйлтэй болж тэрийг улам илүү ингээд тэрэн дээр ажиллах. Ерөөдөө өөрийн гэсэн нэг юм хийсэн юмтай л болмоор байгаа юм байна л да. Тэгээд тэрийг хүмүүст түгээх, хүмүүс тэр нь маш юм хэрэгтэй зүйл байгаасаа гэж бол хүсэж байна. За хог хаялыг дахин боловсруулах, хутааг бууруулах гэдэг чинь ер нь л юм нэлээ нийгэм талдаа л юм одоо дийлэнх одоо юу гэдгийг хүүхдүүдийн
хүсдэг мөрөддөг зүйл нөөртөнд холбогдолтой жижиг сажиг асуудалтай холбоотой зүйлүүд байдаг бол таны хүүхд дандаа ийм нийгэм эсвэл ийм одоо оршихуй те ингээд дандаа ийм том зүйлүүдийг хүсэж мөрөөддөг. Энэ нь бүр цаашлаад болно нэмэгдэхээр ийм хүүхэд байна. За гих мэтчлэн зүйлүүдэн за тэгээ сүүлийн 3 картн дээр болохоор ийм 3 зүйл гарсан. За дижитал ертөнцид байр суурь олохгүй магадгүй ийм влог хийх эсвэл одоо ямар нэгэн байдлаар хүмүүст нөлөөлөгч юм хүн болох. За тэгээд йог бясалгал ч юм уу, спорт ч юм уу ихэд өөрхөн сэтгэл санаа, нойр хоол тэ ингээд бүх зүйлээ маш гоё тэнцвэртэй авч явах буюу эрүүл амьдралын маяг дээр анхаарах. За тэг хамгийн сүүлд нь болохоор одоо ийм цоо шин зүйлүүдийг одоо оруулж ирэх дэлхийн ертөнцид ингээд цоо шин зүйлүүдийг таниулах гэд. Ер нь л энэ одоо таны хүүхдийн хорон ертөнцид ирэх хүсэл сонирхол тэр одоо үүрэг даалгавартай нэг холбоотой байх магадлал ер нь их өндөр байна шүү гэдгийг бас ташранд нь хэлмээр байна. За дараагийн сэдв нь хүүхэд танаас юу хүсдэг вэ гэхээр за нэгдүгээрт одоо мэрэгжил сонголтын тухай зөвлөгөөх буюу яг амьдралтаа ингээд хэн байх, юу байх, яаж явах тал дээр ингээд гоё маш олон талаас зөвлөдөг түнс биш одоо тулгадаг, шаарддаг юм байх хэвээр ингэдэг гэдэг биш. Эсвэл бүр орхих хөштэй яах их өрөөл мэдгээд идэггүй яг ингээд гоё зөвлөгөө өгдөг, дэмжиж чаддаг байгаасаа гэж хүсэж байна. За тэгээ хүлээн зөвшөөрөгдөх одоо хэрэгцээ хүүхдэд чинь маш их байна. Өөрхөн хийж байгаач бай, ер нь байгаа байдал нь ч хүлээн зөвшөөрөгдөх, байгаагаараа хайрлагдах гэдэг зүйл. Заавал би ийм байж одоо ээж аавтай хайрлагдах хэрэгтэй гэдэг тийм зүйлэр биш. За тэгээ хүндэтгэлтэй харилцаа буюу тэр хүүхд хичнээн одоо бага насны хүүхдээс нь ч хамаагүй хүндэтгэлтэй харилцааг бол маш хүсэж байна. За тэгээд амьдралын зорилго буюу одоо тэр үнэт зүйлийг нь ярилцах, хуваалцах. За тэгээд чи бол ингээд маш гоё үн цэнтэй гэдгийг нь бас ойлгуулж өгөх. За тэг гэр бүлийн түүхийг ер нь бол маш сонирхдаг юм. Ээж аав ер нь яаж танилцж ирсэн ч юм уу эсвэл одоо удам угсаан ямар түүх байдгийг гэдэг ч юм уу. Эсвэл өөр ээж нь өөрийнхөө хувийн түүх ч юм уу те. Ерөөдөө түүх ч юм тиймэрхүү юмыг сонирхдаг хүүхэд байна. За тэгээд сургууль болон хобби те одоо янз бүрийн зүйл дээр нэг сайн анхаарах, юу болж ийгээд анхаарал хяналтаас их сайн тавиулах зүгээр гэж боддсон байна. Тэгээд бүтээл сэтгэлгээг нь хөгжүүлэхэд анхаарах, асуудлыг нь шийдвэрлэх арга барилыг олж ямар нэгэн асуудал гарлаа, ямар нэгэн болохгүй зүйл боллоо гэхэд тэрийг зөв шийдвэрлэх тэр арга ухааны одоо өгөх буюу өмнөр нь ороод бүгдийг шийдээд авахгүй эсвэл бүр орхихгүй те яг тэр арга ухааны зааж өгөөсэй гэж хүсдэг байна. За тэгээд өөрийгөө таних мэдэх арга барилыг ингээд бас одоо зааж өгөх. Хөөхөн өөрийгөө ингэж танд юм аянгуул ингэдэм гэх мэтчлэн. Тэгээд тэр төлөвлөх зорилгоо тавих уур чадрууд дээр нь ер нь л таны хүүхдээ өөрт нь маш уур чадвар өгөөсэй гэж бол хүсдэг байна. За тэгээд одоо сэтгэлийн дэмжлэг эрх чөлөөтэй байхтай ингээд өөрх нь хувийн орон зай тэр зүйлийг нь бас их сайн олгох. За тэгээд нууцын сайн хадгалах зөвлөгөө өгөөд ер нь л юм шахахгүй байх, дарамтлахгүй байх, ингэх ёстой гэдэг байдлаар хандахгүй байх, би юм байсан гэдэг байдлаар хандахгүй байвал зүгээр. За тэгээд эрх үүрэг хоёрын одоо уялдаа холбоог нас их сайн тайлбарлаж өгөөсэй гэж хүсдэг юм байна. Хүүхэд нөөрэ ямар эрхтэй өөрх нь үүрэг нь юу юм те гэх мэтчлэн эрх үүрэг нь ингээ маш сайн ялгаж өгөх. Гэр бүл дээрээ ч бай, хувийн дээрээ ч бай, нийгэм дээр ч яг ямар ах хэвтэй гэдгээл ер нь их сайн ойлгомоор идэв хөх юм байл да. Өөрхөн үн цэнийг ойлгох, тодорхойлох одоо тэр аргын зааж өгөх те өөрөх нь одоо үн цэнд байн хүсэж байгаа энэ байдал нь яг яаж өсдгийг үн цэн гэж яг юу юм үн цэний одоо төрлүүдний үеийн тэр бүх дээр нь маш сайн чиглэл өгөх гэдэг. Ер нь л та хүүхдтэйгээ маш том коуч нь одоо байх хэрэгтэй. Одоо төрлийн хүүхд байхгүй таны хүүхд бол маш ухаалаг юм дараагийн шатны бүр юм хүүхэд байна. За тэгээд одоо юу чухал болгоог ингээд ойлгох. Юу чухал биш юу чухал болгох. Чухал зүйлээсээ юм яагаад хийж эхлэх хэрэгтэй юм бэ? Өдөр тутмын төлөвлөгөө, амьдралын төлөвлөгөө, жилийн төлөвлөгөө, мөнгө санхүүгийн төлөвлөгөө юу гэдгийг бүх төлөвлөгөөг нь ингээд гаргуул зургах. Тэгээд ер нь бол юм хэцэг маш сайн зааж сургах. Тэгээд үргэлж нөхөрлөлийн тухай ойлголтуудыг маш сайн бий болгох. Үргэлж нөхөрлөл гэж юу юм, хайрдуулал гэж юу юм, тэг ингээд харилцаа холбоо гэж юу юм, тэрийг маш сайн зааж өгөх ойлгуулах. За тэгээд ажил амьдралын тэнцвэр гэдэг юм яагаад чухал гэдгийг
сурч боловсрох, гэр бүл гэд ингээ бүх зүйлийг нь ялгаж залгаад тэр бүхний тэнцвэрийг нь ингээ ойлгуулах, яагаад ийм өөр эдийн яагаад чухал юм гэдгийг нь маш сайн ойлгуулах. За тэгээд амьдрал ингээ чөлөөж цаг хугацаа гэж яагаад чухал гэдэг тэр үеэрээ хүн юу хийвэл зүгээр гэдгийг өөртөө яагаад амралт өгөх чухал гэдгийг яагаад өөрийгөө ингээд ойлгох, өөрийгөө ингээд хайрлах чухал гэдгийг нь ойлгуулах. За тэгээд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай тэр хүүхдэд бий болгох. За мөн дээрэс нь одоо чи юу хүсэж чинь чи тэрнийхэн төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Тэгээд тэрний хандлага ямар хичээл зүтгэл гаргавал юунд хүрхийн яах ёстой гэдэг одоо тиймэрхүү байдлуудыг нь ойлгуулах. За тэг хамгийн сүүлд нь болохоор өөрхөн яг ингээд алдааг ойлгож юугүй юу гэдэг дээр нь хяналт таах буюу алдаагаа ухаарсан уу, ухаарлан ингээд амьдралынхаа үзэл бодол болтол нь ингээд маш сайн суусан уу, одоо алдаанаасаа шантарч болохгүй, алдаа бол зүгээр ингээд амжилттай нүү, амьдралын ингээд хамгийн гол зүйлийг зөндөөх алдчихж тэрнээсээ хүн ингээд урагшилж явдаг. Харин алдаагаа тавтаад байна гэдэг л хамгийн болшгүй зүйлээ. Тэгэхээр алдаагаа тавтахгүйгээр хүн маш сайн ойлгож ухаарч сурвал алдаа байхаа болоод амжилт одоо ингээд гой сайхан зүйл болдгоо гэдгийг нь ойлгуулах. Тэгэд эрүүл амьдралын хэмээг цаг хугацааны зөв байрлалт. За хүүхдтэй танаас бол эдгээр зүйлүүдийг хүсэж байна. Тэгэхээр та төдий ирээгээр өөрийгөө хөгжүүлэх, өөртөө анхаарах юм бол маш их хэрэгтэй байна. Учир нь таны хүүхдийн сүнсний түвшин, замун дээрээс нь ингээд оюуны түвшин маш өндөр байхын хэрээр та хүүхдээсээ илүү байж хүүхдэд зөв чиглүүлэх хэрэгтэй учраас маш сайн одоо хичээл зүтгэлийг өөрөөсөө гаргаж маш сайн суралцаасаа гэж хүсэж байна. За хамгийн сүүлийн сэдв нь хүүхдийн танаар барахтай зүйлсүүд юу вэ гэсэн сэдв байгаа. За энэ дээр нэгдүгээрт ер нь юм хүлээцтэй, төвчээртэй тэгээд тэрнээсээ ингээд байж байгаа тухайлах шийдвэр гаргадаг ийм байдлаар нь ол ер нь их барахдаг. За тэгээд бусдыг ойлгодог, сонсдог, тэрэн дээр ингээд хариуцлагатай байж зөв шударга байдлаар хүмүүст ханддаг нь бол маш барахтмаар санагддаг. За тэгээд ямар ч юмд их тууштай байж аль болох шүүмжлэхээс зайлсхийгээд ингээд ийм зөв одоо зөвлөгөө, зөв зүйлийг хүмүүст бол түгээдэг гэж боддtiin байна. За мөн түнчлэн ирээдүйд чиглэсэн бодлого гаргадаг нэг өнгөрсөндөө оргодоод өнгөрсөндөө ингэж байгаад идэггүй ирээдүгөө харж амьдардаг хүн гэж бол боддtiin байна. Тэгээ нэгэр нь ч гэсэн бахархдаг. За тэгээд ер нь бол гэр бүлийн аз жаргал сайн сайхан бүхний хэрхэмлдэг. Гэртээ гэр бүлтэй ингээ бүхний зориулдаг гэж бол боддtiin байна. За мөн түнчлэн одоо хүүхдүүдийнхээ эрүүл мэнд авяас чадрын үед ингээ бүх зүйлд нь маш их сайн анхаардаг, анхаарал халамж сайтай гэж боддог, тэрнгээр нь бахархдаг. Тэгээ зөв зүйлийг уриалж чаддаг. Тэгээд хүүхдүүдийнхээ эрч хүчийг асааж ингээ тийм гоё хайрыг нь асааж чаддаг гэж боддог. За тэгээд ийм зорилготой ер нь бол ингээ хүрдэг, ийм зорилготой хүрдэг төрлийн хүн буюу хэлснээ хийдэг хүн гэж бол боддtiin байна таны хүүхэд. За тэгээд ийм хариуцлагатай ихэлсэн зүйлээ дуусгаж чаддаг ийм хүн гэж боддог байх нэ. Тэгээд хүүхэдтэй танаар эдгээр зүйлсүүдээр аль маш бахархдаг байх нэ. За ингээд ерөөхдөө үндсэн уншлага маань энэ хүрээ дууслаа. Нэмэлтээр болохоор нэгдүгээрт хүүхэдтэй танд хэлж чадахгүй байгаа зүйлс юу вэ? Хоёрдугаарт хүүхдийн тань хувь зай хандах сайн батлан саар зүйлс нь юу вэ гэд ерөөхдөө таны хүүхдийн тань хувь зайны зуршлагыг илүү нарийн харснаар яг энэ хүүхдийн тань амьдралд болох гээд байгаа сайн зүйлс нь юу, саар зүйлс нь юу, саар зүйлсийг яаж өөрчилж засч болохоор нь гэдэг одоо илүү гүнзгий нарийн уншлага явагдана. Тэгээд хүүхдтэй нь хэрэгтэй байгаа хамгаалт юу вэ гэд яг хүүхдийн таны насны хамгийн гол хамгаалтуудыг гаргаж өгнө. За тэг хүүхдтэй нь ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэсэн одоо нарийн сэдвүүдээр нэмэлт уншлага маань явагдана. Та бүхэн маань зааврын дагуу хаалттай групптэй ороод нэмэлт уншлага авах боломжтой. За ингээд нэмэлт уншлагаараа уулзцгаая. Та бүхэн маань комент хэсэгт миний хүүхдийн ажил үйл амьдрал үргэлж өөдөө дэшээ байх болтугай гэж гоё бичээд аффирмашн бичээд баталгаажуулаарай. Та нарт хамгийн сайхан бүхнийг хүсээрэй. 3 дугаар үзрийг сонгосон хүмүүсийн мэргэлөө шилжиж. 3 дугаар үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатай тавтай марил хамгийн ихний сэдв бол хүүхдтэйгээ холбоо харилцаагаа хэрхэн сайжруулах вэ гэсэн сэдв байгаа. За хамгийн түрүүнд нэгдүгээрт хүүхэдтэй итгэж байгаагаа илэрхийлэх. За тэгэхээр та яг хүүхэдтэй яаж итгэж байгаа, юунд нь итгэж байгаа, тэрийг үйл хөдлөл үгээр ямар сайн илэрхийлэх нь чухлаа.
За хоёрдугаар картан дээр болохоор ерөөдөө яг ингээд хүүхдийн тэр сонирхож байгаа зүйлийг нь дэмжих, хөндлөх, за тэгээд тэрэнд нь бас юм дэмжлэг үзүүлэх. Тэр нь одоо амьдралынх нь гой шугамд босон ч болоогүй ч хүүхдэд чинь чухал гэсэн үг. За яг юм тайвширч сурахт нь бас ингээд туслах. Ямар нэг асуудал гараад үл ойлголцол болоод эсвэл хүүхд чинь стресстэй уйлах янз бүрийн тэр сэтгэл хөдлөлүүдийг нь яаж тайвшруулах вэ? Яаж өөрөөрөө тайван байх вэ гэдэг арга замд суралцуулах. За дараагийн картан дээр болохоор одоо зөв зохион байгуулалт, цагийн менежмент дээр нь туслах, заах. За тэгээд өөрийгөө ингэж ерөнхийдөө өдөрдох тэр арга замд нь маш сайн чиглүүлж өгөх. За тэгээд хүүхдийнхээ итгэлийг нь алдсан бол уучлалдгүй, амлсан амлалтандаа биелүүлэх, хүүхдтэйгээ маш шударгаар ярилцах. Хүүхдийнхээ ингээд сонирхлын бүлгэм ч юм уу, хүүхдийнхээ сонирхлын одоо дуртай зүйлийг нь хамт явах, үзэх, сонирхох, хүүхдтэйгээ цаг хугацаа хамт өнгөрүүлэх тийм. Хүүхдийнхээ ингээд жижиг амжилтыг ч гэсэн маш гоё томоор ингэж тэмдэглэж баяр хүргэх. За ингээд эдгээр зүйлүүд одоо эхний картууд тэр боож байгаа. За яагаад ингээд ийм зүйлүүд гараад байна уу гэхээр эдгээр зүйлүүдээ одоо дараагийн хэлэх байгаа зүйлүүд ч ерөөдөө хүүхдийн даалт хумсарт маш хүчтэй сууснаар тэр хүүхэд насныхаа цаг хугацааг ингээд тантай илүү нарийн гүн холбоос үүсгэснээр зөвхөн хүүхэд насанд өдөөгөө ингээд цаашдаа тантай ээж автаа ингээд ийм дотн байх холболтоо сайжруулах юм одоо тохиог даалт хумсарт хүчтэй нэгсэндээ ингээд хамтдаа ярилцсан тэр хамт байсан тэр үнэт цаг хугацаанууд нь ингээд маш хүчтэй суугаад тэгээд ээж маань намайг баахад тэгдэг байсан гэдэг юм гоё тоо дурсамжууд их үлдснээр том болоод илүү нөгөө нэг ээжтэй аавтай минералтай ачтай тэг ингээд илүү хамт цаг хугацаа өнгөрүүлэх гэдэг тэр дадал нь үсээд илүү ингээд ээж аав дээр ярьдаг тойрдог ингээд аавдаа бүх хайраа шингээдэг ийм болж өсдөг ахнаа. За мөн түнчлэн байгальд одоо цаг гаргах буюу байгаллыг хүндэтгэх тал дээр ингээд одоо зөвлөх, туслах, байгальд алхах, байгальтай зөв зохистой яаж харьцах, байгалийн амьтдтай зөв зохистой яаж харьцах вэ? Байгалыг мэдрэх, байгалийн энерги хүчийг өөртөө авах тиймэрхүү зүйлсүүд төр хамтаа явах. За тэгээд алдаа гаргасан үед нь ийм 50 зөвлөнөр зөвлөх, ерөөсөө ингээд ийм заах, захирах, өөрөөрөө байлгах, хүсэл зорилго дээр нь ч байсан, алдаа гаргасан дээр нь ч байсан. Ер нь л бол ийм 50 зөвлөн өөрийгөө ойлгосон байдлыг гаргах, тэг хүүхдтэй үгээрээ маш сайн хараа илэрхийлэх. Би чамд хайртай, чи бол үзэсгэлэнтэй, чи юм тийм гэдэг тэр үгийн одоо тийм хүч хайрыг хүүхдтэй бас маш сайн өгөх. За тэгээд ер нь бол ингээд нууцлыг маш сайн хүндэтгэх, хүүхдийнхээ нууцыг нь маш сайн хадгалах. Энэ нь бол ингээд цаашдаа маш нарийн гоё холбоосуудыг үүсгэхэд хамгийн чухал гол түлхүүр зүйл нууцыг нь ингээд жижигч вэ, томч вэ, танд итгэж хэлсэн зүйлийг нь зүгээр л ингээд эргэн тойрондоо хэлэхэд тэр хүүхд ингээд ихтгэл маш их одоо хугараад за ингээд хүний хамгийн чухал одоо ээж аавны байгаа юм чинь одоо ийм зүйлүүд юм байна ч гэдэг юм ерөөсөө ингээд ийм хүнд итгэх итгэлгүй болох. Нэг бол буруу хүнд итгэх, өөргөнийг ингээд ийм ээж аав нь одоо итгэлийн хугалцсан юм шиг мэдрэмж авсан үедээ буруу хүүхдүүдтэй, буруу хүмүүстэй, буруу зуршилт ингээд орох магадлал их өндөр болоод идэг гэсэн үг. За тэг хүүхдээ шийдвэр гаргахад нь ингээд тусалж өгөх, шийдвэр гаргахад нь зөвлөх гэсэн үг. Зөвлөх туслахаа түүс шийдвэрийг нь та гаргах эсвэл шийдвэрт нь ингээд ийм тулгах байдлаар ирсэн хандаж болохгүй. За тэгээд хүүхдээ өөрийн мэдлийг олоход нь тусал одоо тэр хүүхэд ямар үүрэгтэй, ямар мэдлэлтэй за мөн дээрээс нь мэдрэмжээ ойлгох, зүрх сэтгэлээ ойлгох, өөрийнхөө гаргаж үйл хөдлөлөө ойлгоход нь ингэж туслах. За энэ бол хүнд ингээд байдаг зүйлсүүд. Энийг ингээд яаж энэ тайвшруулдаг вэ? Яаж тэнцвэртэй болгодог вэ? Яаж энэ асуудлыг шийддэг вэ? Яаж хэцүү үе даван тулдаг вэ гэдэг ч юм тэр бүх зүйл дээр нь маш сайн туслах, чиглүүлэх хэрэгтэй гэсэн үг. За тэг хүсэл мөрөөдлийг нь маш сайн дэмжиж өгөх. Тэр нь одоо ирээдүйд ийм гоё сайхан зүйл болох, эсвэл ирээдүйд нь хэрэгтэй юм байх байсан бай. Заавал тийм олон зүйлийг бодохгүйгээр тэр хүүхд одоо юу хүсэж байна? Өөрөө хүсэж байгаа одоо найдаж байгаа зүйлтэй гарах тэр ихтгэл зүтгэл ямар чухлын тэрнийхэн төлөө хүн юу хүсдэг гэдгийг хүн хийсэн мөрөөсөө ягаад энэ туршлага олон зүйлээс сурч идэгтэй тэр бүх одоо туршлага юм алдаа тэр бүхэн тэр хүүхдийг бүтээж байгаа учраас
хэтэрхий ямар нэгэн зүйлд ингэж хориглож одоо цагдахгүй байх хэрэгтэй. За тэгээд одоо хамтдаа хоол их, хамтдаа хуцаага, хамтдаа гэр орны ажлыг хийх, тэг хамтдаа тэр хүүхдийн дуртай зүйлийг, өөрийнхөө дуртай зүйлийг ч гэсэн хийж үзүүлэх, хамтдаа дуу сонсох, хүүхдийн дуртай дуу, өөрийнхөө дуртай дуу гэд ер нь тэр хамтдаа байгаа цаг хугацаанд нэг нэгнийхэн дуртай зүйлсүүдийг ингэж хийж үзэх нь маш чухал. Дээрэс нь заавал нэг шаардлагатай зүйлсүүдийг ч гэсэн аз жаргалтайгаар хийх буюу одоо гэрээ зэрлэхийг илүү аз жаргалтайгаар хамтдаа хийх нь одоо хүүхдэд ийм юм хийх ёстой, чи хийх ёстой, чи юм ах ёстой гэдэг тийм онцгүй шаардлагаас илүү тайван амгалан мэдрэмжийг өгдөг. Дээрэс нь татна байдлыг илүү өгдөг. Хамтдаа ингээд тэр зүйлүүдийг хийхэд илүү аз жаргалтай, холболтой илүү нарийн юм болж эхэлдэг байна. За тийм сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд ингээ маш сайн туслаа. Сэтгэл хөдлөлөө яаж зүгээр илэрхийлэх үү? Яаж зөв гаргах вэ те? Одоо ууралсан үедээ тэр сэтгэл хөдлөлөө яаж захирч тэрийг зөв гаргах уу, илэрхийлэх үү гэдэг энэ зүйлүүд дээр нь за тэгээд ер нь сэтгэл санаан дээр нөрүүлж анхаарах хэрэгтэй гэдэг юм зүйл байгаа. За тэгээд энэнийг бас нэг картн дээр нь одоо хүүхдийнхаа ямар нэгэн шин зүйл сурахт нь тэр зүйл дээр нь одоо ингээд чадахгүйсэн ч гэсэн өөрөө суралцаад судлаад ч юм уу те хүүхдээ ингээд дэмжих ойлгохыг хичээх гэсэн. Би мэдхгүй чадахгүй эсвэл зөвхөн өөрөө мэддэг чаддаг зүйлээ л ингэх гээд тахаас илүү та өөрөө бас өсөж хүүхдөөс суралцаж хүүхдтэйгээ хамт алхаж хүүхдээсээ илүү одоо алхаж хүүхдтэй зам чигнэхэд бол та өөрөө бас илүү их зүйлийг ойлгох, хүлээж авах хэрэгтэй гэсэн үг. За мөн түнчлэн одоо ингээд энэ хүүхдтэй бусдад туслах байдлыг сургах, хүнлэг байх, зөв хүн байх, дээрэс нь хүнд юу яаж зүгээр туслах уу? За энэ нь одоо хүнээс хариун төхгүйгээр яаж туслах, ихтэй хүмүүсийг одоо хэд давраахгүйгээр ингэх ёстой гэсэн ойлголт өгөхгүйгээр юм зөв тусыг яаж хүнд хүргэдэйн те. За тэгээд одоо ийм ямар нэгэн байдлаар хариуцлагатай байх, зорилго тавьсан бол түндэ хүрдэг байх, үүрэг хариуцлагатай ухамсарладаг байх гэх мэтчлэн зүйлүүд дээр нь бас анхаарал чиглүүлээ өгч ярилцах, зөв зохион байгуулалттай байх, төлөвлөгөөтэй байх, цагийн менежменттэй байх тий эдгээр бүгд дээр нь ингээд бас зөв зааж чиглүүлэх. За тэгээ ер нь л бол хүүхдийнхаа одоо тийм ингээд эрүүл харилцааны үндэс буюу нийгэмтэй өөртөөгөө бусадтай яаж эрүүл зөв харилцах нь, дээрэс нь өөрөө яаж ойлгох юм, өөртөө яаж ярилцах юм, өөртөө яаж ажиллах юм, өөрийгөө яаж хайрлах юм, өөрийгөө яаж сонсох юм, өөрийгөө яаж таних юм, өөрийгөө яаж бүтээх юм, өөрийнхөө бүх зүйлийг ингээд стратегиар яаж үе шаттайгаар зөв явуулах юм гэх мэтчлэн ер нь л өөртөө одоо тэр ажиллах одоо тэр гол зүйлүүд дээр нь зааж чиглүүлж туслах хэрэгтэй гэсэн. Эдгээр зүйлүүдийг одоо хийвэл та өөртөө илүү холболтыг сайжрахаар байна гэдэг картууд божээ. За дараагийн сэдв нь болохоор таны хүүхдийн одоо сүнсний насны хэдвэ гэсэн байгаа. За ер нь бол одоо энийг дундчаар одоо залуу хөшин дундаж гэдэг ингээ 3 хуваавал яг дундаж буюу тэр насны сүнстэй. За тэгээд ерөнхийдөө хүний төрлийг аваад тодорхой хэмжээний бас олон төрлийг үзсэн. Гэхдээ одоо бүр тиймчтэй эцсийн төрөл мөрөлт нь аль биш. Гэхдээ ер нь л амьдралын туршлагатай яг юм одоо залуу хүнийх шиг юм сүнстэй гэсэн үг. Ирч хүчтэй, цог залбаатай, ихтэй үзэх юм аа үзсэн, мэдэх юм аа мэдсэн, ихтэй цаашдаа суралцах, одоо таних зүйлхтэй тэгээ насан туршдаа ирэхэд тиймэрхүү шин чанартай байна гэсэн үг. Үргэлж суралцж идэг, үргэлж юмыг таньж идэг юм ирч хүчтэй. За тэгээд яг л иймэрхүү төрлийн сүнстэй тэгээд ер нь алдаа хийх нь юмд ингээд юм ойлгохгүй ингээд хандхан жоохон их байх гэдэг талтай гэсэн. За үүний дараа болохоор хүүхэдтэй нь танд одоо илгээж буй захаа гэсэн сэдвтэй байгаа. За энэ дээр бол яг хүзэр дээр гарсан зүйлүүдийг илүү утга одоо яруу болгоод цаасан дээр бичсэн байгаа. Тэгээд энийг та бүхэндээ өөрийгөө ер нь хүүхэдтэй тань юу хэлхийг хүсэж байна те. Хүүхэдтэй ямар захаа танд илгээсэн байна гэдгийг хамтдаа харцгаая. За эдгээр зүйлүүд бол ихэнхдээ сахиус болон өвд эзүүдтэй танд зориулж илгээж байгаа шүү. Ерөөдөө хүзрийн мэр гэдэг маань тэгэхээр одоо таны амьдралд илүү утга учиртай үнцэнтэй зүйлсийг ойлгохыг хичээдгээ гэсэн. За мэдээж яг одоо таамам нээж байж болно, аль нэг нь байж болно те. Тэгэхээр за яг шууд аав ээж хоёроо гэд
яриад явчих гэж бодлоо. Зям аав ээжээ та хоёр миний амьдралын хамгийн том бэлэг. Та хоёрын өгсөн халуун хайр намайг хүн болгож төлөвшүүлсэн. Та хоёрыг би үргэлж хайрлаж, та хоёроор үргэлж бахархдаг. Хүүхэд насны минь аз жаргалтай өнгөрүүлэхэд та хоёр маань бүх зүйлээ надад зориулсан. Та хоёрын төвчээр хичээл зүтгэл намайг амьдралд хөл тавихад бэлтгэж байна. Би та хоёрыг хараад амьдралд улам илүү ихтгэлтэй болдог. Миний төлөө их золиос гаргасныг чинь ойлгож, чин сэтгэлээсээ талархдаг. Та хоёрын надад сургаж өгсөн бүхэн дээр амьдралаа бүтээж явах итгэл надад төрсөн. Хэцүү үед минь намайг хайрлаж дэмжиж байдагт баярлалаа. Та хоёртойгоо өнгөрүүлсэн дурсамжууд хамгийн үнэтэй. Та хоёрын зүрхнээс ирдэг хайр халамжийг мэдэрч амьдралдаа улам илүү их бахархаж бэлгдэг. Та хоёр бол миний амьдралын хамгийн том багш нар. Та хоёрынхоо нэмсэглээс маш хүч, урам зориг авдаг. Хизээж хүнд өгч чадахгүй зүйлийг та хоёр надад үргэлж өгдөг. Энэ бол хайр. Энэ бол халамж. Та хоёрынхаа дэргэд ахтаа би өөртөө улам илүү ихтгэлтэй болдог. Та хоёрын минь зөөлөн үгс намайг тайвшруулж, тайтгаруулдаг. Та хоёрын үлгэрлэл намайг хүчрэхэг болгодог. Та хоёрын хажууд байхдаа би үргэлж аз жаргалтай байдаг. Хамтдаа өнгөрүүлсэн өчүүдэд хизээж мартагдгааргүй амьдралын минь хамгийн том зураглал болдог. Та хоёрын минь энгийн зөвлөгөөнүүд хүртэл миний амьдралыг бүхэлд нь өөрчилдөг хүчтэй. Та хоёрын үгс миний сэтгэлд тусаж, үргэлж бүх сайхан бүхнийг надад татгаад өргөдөг. Ирээдүйдээ та хоёрыг баярлуулж, та хоёр хачиг хариулнаа. Та хоёр минь миний амьдралын хамгийн үнэт зүйл. Та хоёрын гэрэлтүүлсэн замаар би яг даалгаж байна. Үргэлж ирээдүйд та хоёрынхаа үнэнч дэмжигч байх болно. Би та хоёрыг амьдралын хамгийн том үлгэр жишээгээр хардаг. Та хоёрын амьдралын үнэт зүйлс намайг өргөшгөлсөн. Таны дулаахан нэмсэглэл амьдралыг минь гэрэлтүүлж, зүрхэнд минь нарыг илгүүлдэг. Амьдрал ямар тууштай байхад бүх зүйл бүтдэг гэдгийг та хоёр надад харуулдаг. Бүх ярианаас нь утга учир энэ орогийн хамгийн сайхан бүхнийг мэдэрдэг. Би өөр хүндэж хэлж чадахгүй зүйлсийг та хоёртаа л хэлж чаддаг. Хэрвээ та хоёр байхгүй байсан бол, миний хажууд байхгүй байсан бол өнөөдрийн би байхгүй байгаас. Өнөөдрийн би бүтэхгүй байх байсан. Намайг энэ хорвоод төрүүлж өсгөж байгаад чин сэтгэлээс баярлалаа. Та хоёрын минь шаргуу хөдөлмөр намайг амьдралд хичээх ёстой гэдгийг ойлгосон. Амьдралд минь хайр, итгэл хүч хайрлсанд баярлалаа. Миний төлөө өдөр бүр хийсэн алхмуудад баярлалаа. Тэр алхмууд маш олон шат болж намайг төгөөхөн дэшөө амьдралд хүчтэйгээр итгэлтэй бардам алхахад тусалсан. Амьдралыг ойлгож, ухааруулж би ямар агуу хүн болох боломжтой гэдгийг ойлгосонд баярлалаа. Энэ ороод ирэх хамгийн их үнцийн, хамгийн их сайхан бүхнийг түгээсэнд баярлалаа. Та хоёртоо маш их хайртай шүү. За дараа төдсөн дээр гарсан зүйлүүдийг нэгтгээ та бүхэндээ хүргэлээ. За энэ хүрээд өдрийн сэдвийн загтал хэсэг маань товслаа. Үргэлжлүүлээд хүүхдэнтэй төсөл сонирхол юу вэ гэсэн сэдэв байгаа. За энэ дээр хамгийн түрүүнд мэдээж хэрэг одоо сошиал хэрэглээнүүд дээр гар утасны аппликейшн хөгжүүлэх, өөрийн гэсэн YouTube хаяг ч юм уу эхлүүлэх, нэг подкаст эхлүүлэх гэдэг ч юм ерөөдөө бол 3D загварлын програм сурах, тоглоомын дизайн сурах, захим сургалтын платформ бүртгүүлэх,
кибер аюулгүй байдлын талаар мэдлэг олж авах тийм ерөнхийдөө технологид суралцах, social media платформ контент бүтээх, дахин спортын тамирчин болох, өөрийн вебийг хөгжүүлэх, дрон зохион бүтээх, технологийн гарааны бизнес эхлүүлэх, мэдээлэл технологийн талаар ерөнхийдөө шин зүйлсүүд сурах гэх мэтчлэн технологийн тал дээр маш олон хүслүүд байна гэсэн. За мөн түүнчлэн өөрийнхөө ер нь шин санаагаал юм бодит бизнес болгох, өөрийн гарааны бизнесээ эхлүүлэх ч гэдэм үү те, ямар нэгэн тийм бүтээгдэхүүн хөгжүүлэх ч юм уу, тиймэрхүү зүйлүүд бол их байна. Тэгээ үүгээрээ дамжаа санхүүгийн боловсролыг олж авах, хувийн брэндтэй болох, борлуулалтын ур чадварыг эзэмших, дижитал зах зээлд амжилттай ажиллах, тэ өөрийн гарааны бизнесээ олон улсад таниулах, стартапаа хөрөнгө оруулалт татах, хэрэглэгчийн хэрэгцээг судлах, ойлгох, бүтээл сэтгэлгээтэй бизнесийн асуудал шийдэх, дэлхийн түвшний бизнес удирдагч болох ч гэдэг юм уу. Хэрвээ таны хүүхэд бага насны бол ер нь цаашдаа иймэрхүү хүсэл сонирхлуудтай болно. Ерөнхийдөө бол иймэрхүү зүйлийг хийхээр болсон бол иймэрхүү зүйл бол яг таны хүүхдийн хүсэл сонирхолд бол маш их өндөр байгааг тараад үзэр мань харуулж байна. За мөн түнчлэн ер нь бол стресс, уур бухимдлын янз бүрийн сэтгэлийн төлөвслүүд, эмошнлууд, мэдрэмжүүд, энергиуд энэ бүхнийг ойлгож удирдах сурахыг бол бүр маш хүсэж байна. За тэгээд хэл сурах, үн дээрээс нь багш, ментор болон тийм хүмүүсээс маш их сурах, өөр гэсэн чиглүүлэгчтэй болох гэсэн. За тэгээд ном унших дадал ч юм уу юм зөв дадлуудтай болох, амьдралын хэм маягаа бүрэн өөрчлөх хүсэл сонирхлууд бол маш их байна. За тэр төдийг амьдралын ухаан, философи, шашны философи, шинжлэх ухааны философи гэдэг тиймэрхүү зүйлүүдийг судлахаас гадна дэлхийн түүх, соёл, байгаль орчны талаар мэдлэгтэй болох, нийгмийн талаар мэдлэгтэй болох, эдийн засаг гэх мэтчлэн энэ мэргэжлийн эртнээс тодорхойлох гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд дээр бол их хүсэл сонирхол их өндөр байна. За тэгээд тэр төдийг ухаалаг хотуудыг хөгжлийг дэмжих гэдэг юм уу, доктортой ирээдүйн төлөө шин санаачлаг гаргах, сансар огтрогын судлах мөрөөдөлтэй, хэмэл оюун ухаан, хүний сайн сайханд яаж ашиглахын, ирээдүйн ажлын байрууд яаж өөрчлөгдөхин, за тэгээд эрүүл мэндийн ийм маш гоё шин шийдлүүдийг яаж гаргахын, дэлхийн хүнсний онцлолд яаж анхаарахын, доктортой эрчим хүчний шийдлийг яаж хөгжүүлэхин, хүн ам өсөлт, байгаль орчны зохицлыг яаж хангахын, за тэгээд эко хотуудыг бүтээх юм төслийг яаж хийх вэ, хүний дэлхийн хүн амын дээрх хөгжил технологиг яаж юм суурь олох вэ гэх мэтчлэн маш олон зүйлүүдийг бол өсөж мөрөөдөж байна. За тэгээд зарим нь бол хэдий ойлгоогүй байж болно таны хүүхд, гэхдээ хувь зээнд нь бол иймэрхүү зүйлүүд бол маш ойр байна. Яалч хүн эрен үе өөрчлөгдөж байгаа учраас хүсэл зорилгууд ч гэсэн илүү юм өөр болж байна. За тэгээд сүүлийн 3 картн дээр ерөөд дадлалтай аялал хийх, ерөөдөө найз нөхдөдтэйгээ гэр бүлтэйгээ юм уу хамт байж иймэрхүү юм халуун дулаан амьсгалыг бүрдүүлэх гэдэг карт гарсан. За тэгээд хоёр дахьт нь болохоор кино хийх ч юм уу, эсвэл ийм өөрийн гэсэн ямар нэг юм бүтээлийг л ер нь бол бий болгох. За хамгийн сүүлийнх нь болохоор энэ хамтрагчтайгаа үр дүндээ ажиллах буюу ийм нэг юм өөрхөн санааг дэмждэг, тэгээд тэр хүнтэйгээ ингээ хамт гоё бүтээж идэг юм гар нийлсэн тийм хүнийг бол олохыг маш хүсэж байна. За ерөөдөө нэг иймэрхүү зүйлүүд байлаа. Таны хүүхд бол иймэрхүү зүйлүүдийг хүсэж мөрөөдж зорилгоо болгож иймэрхүү зүйлүүдийг бол хиймээр байгаа юм байна. Тэгэхээр ингээд хүүхдүүдийнх нь хүсэл зорилго улам их өсөж хөгжингээр та өөрөө бас нэг өсөж хөгжөөж хүүхдүүдтэйгээ нэг төвшөнд очиж хүүхдүүдээс илүү болж зөв чиглүүлгийг олохын тулд өөртөө бас ингээд маш их суралцах хэрэг шаардлага гарч байгаа гэдгийг бас давхар хүлээж авч ойлгож байгаа хаа гэж найдаж байна. За дараагийн сэдвэнд хүүхдтэй танаас юу хүсдэг вэ гэсэн сэдв байгаа. За ерөөдөө сэтгэл зүйн дэмжлэгүүдийг бол маш хүсэж байна. Урамшуулал, тэгээд халуун дулаан, тэрвэрлдүүд, за тэгээд буруу зүйл хийсэн ч гэсэн хайрлагдах мэдрэмж,
За тэгээд ерөнхийдөө хүүхдийн амжилтыг бахархалтайгаар хандах, асуудал гарахад шүүмжлэх, бус дэмжлэг үзүүлэх. За тэгээд ийм одоо ээж аавын хувьд үргэлж хэрхэм гэдгийг маш сайн ойлгуулах. Гэр бүлийн нэг хэсэг гэдгээр ийм үнэлэгдсэн одоо ийм чухал гэсэн мэдрэмжийг авах. Энэ гэр бүл ямар үн цэнтэй чухал гэдгийг ойлгуулах. За тэгээд үг болон одоо үйлдэлээр ингэ шүүмжлэхгүй багаар нь хүлээн зөвшөөрөх. За тэгээд ээж автайгаа хамт гадуур гарах, хошин яриа, хөвгчлөлтөө ярианууд өнгөрүүлэх, дотн ярианууд өнгөрүүлэх. За тэгээд ямар ч хэцүү үед ингээд ард нь байгаа шүү гэдгийг бас ойлгуулах. Одоо хүүхдийнхээ нийгэмд идэвхтэй байхад нь туслах. Ирээдүйн бэлтгэх хэрэгцээний тэм дадлуудыг заах. Бэрхшээлээс айлхгүйгээр сурах орчин, өсөх орчин бүрдүүлэх. Өөрөөх нь хувийн хэл хязгаарыг, үн цэнийг нь ойлгуулах. Тэг ингээ хэрвээ чиний хүн гэж чиний хэл хязгаарыг давалж ийм шаардлага тавих хэрэгтэй. Чи хэний ч хэл хязгаараас илүү ингээд оруулж болохгүй. Бүх харилцаанд хэл хязгаар, бүх хүнд хэл хязгаар гэж байдаг. Чи өөрийнхөө хэл хязгаарыг тогтоох хэрэгтэй. Чи ийм хүн гэдгийг мэдэх хэрэгтэй гэдэг тэр зүйлүүд. За тэгээ альва одоо хүндрэлийг эрэг өнцгөөс харахад чиглүүлэх, илүү юм эрэг харах өнцгтэй болгох. Дотоод ертөнцийг сонсож ойлгох. Сонголтыг нь дэмжих. Бусадтай харьцуулж одоо дарамт үзүүлэхгүй байх. Хүнд хэцүү ингээд нөхцөл байдалд тайван байдлыг заах. Чи чаднаа гэсэн тийм урам дэмжлийн үнүүдийг хэлэх. Хоолны ширээн дээр ингээд чөлөөтэй ярилцах, хамтдаа хооллдог байх, хамтдаа аялдаг байх, хамтдаа гадуур алхдаг, хамтдаа кино үздэг, хамтдаа гэрээ зэрэлдэг, хамтдаа адлайддаг, хамтдаа жаргалтай, хамтдаа дуулдаг, хамтдаа өөх түүхүүд ярьдаг, хамтдаа мөрөдөл зорилго одоо дараа жилийнхаа өнөдөө гаргадаг тийм ийм хамтдаа гэр бүлийн тэр уур амьсгалуудыг одоо байнга өгдөг байгаасай гэж хүсэж байна. За мөн түнчлэн одоо төрсөн өдрийг ингээ гэр бүлтэй өрөөлж юм хөвгчлөлтэй гоё тэмдэглэж юм хамгийн нандин хизээж мартагдахаар өдөрсөнжүүдийг бүтээх. За тэгээд нөгөө нэг ингээд одоо өөрөх нь дотоод итгэл гэх юм уу одоо яг ингээд дотоод яг юм мэдрэмж тэр дотоод тэр нарийн гүнзгийсээ нь гаргаж ирэх. Тэгээд дотоод шарах болон янз бүрийн тийм зүйлээ л ингээд тасаа хангаах. Ер нь л хэм үүрэг нь ангаагаасай, тайвшруулаасай гэж бол маш хүсэж байна. За тэгээд ирээдүйд чиглэсэн төлөвлөгөөг ингээ маш сайн гаргаж өгөх. Аливаа ажлыг ч юм уу ямар нэгэн зүйлийг хийхэд одоо ингээд яг дуусах хүртэл ингээ хамтаагаад юм эхлэл гэдэг юм байдаг, үргэлжлэл гэдэг юм байдаг. Энэ дунд нь тууштай байдал чухал, хариуцлагатайгаар дуусгах нь чухал. Энэ заримдаа чиний хүсэл сонирхлоос үл хамааран юмаа хийж гүйцэтгэлтэй дуусгах гэдэг өөрөө маш чухал байдаг. Бусдын цав за бусдын амьдралыг хүндлэнэ гэдэг нь бас маш чухал. Тэглээгээд өөрийнхөө үнэт цаг за өөрийнхөө үнэт зүйлийг бас алдаж болохгүй. Эдгээр зүйлүүдийг яаж ингэ зүг зүгтэйгээр авч явах вэ те? За тэгээд хамгийн сүүлийн картууд дээр хүүхдтэй танаас хүсдэг зүйлүүд болол одоо яг ийм хэцүү үед ингээ би чамайг ойлгож байна гэдэг тэр үгнүүд үг болон бодлыг ингээ бас ингээ маш сайн сонсоод одоо ингээ яг одоо гэмдэ ээж автайгаа ингээ хамт байж явах хугацаанд маш бүрэн ойлгогдсон, хамгаалагдсан, хайрлагдсан, итгэсэн тийм мэдрэмжийг авах гэсэн. Тэг ямар нэгэн баяраар нэг юм өвөрмөц онцгой зүйлүүдийг ингээд юм одоо үлгэрийн чимшиг шидийн чимшиг нэг тийм мэдрэмжийг хүүхдтэй өгөх. Энэ заавал ингээд бодит байдал юм ах хэвээр заавал юм бодит гэдэг юм ер нь л болоосоо гэж хүсдэг юм л та хүүхд нь ингээд янз бүрийн байдлаар юм олон итгэл өгөөсөө янз бүрийн байдлаар юм олон гоё мэдрэмж өгөөсөө л гэж бол маш хүсдэг юм байна. Тэг алдааг нь гоё ингээд сургамж шүү зүгээр шүү гэдгийг бас ингээд ойлгуулах хэрэгтэй. Тэг гол нь алдаагаа тавтахгүй. Тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилготой үнэн шудрага тэмүүлтэй байх тал дээр нь хараад хүүхдтэй нэгдүгээр зүйлүүдийг тоороос маш хүсэж хүлээж байна гэсэн. Зэн хамгийн сүүлийн сэдв нь хүүхдтэй танаар бахархдаг зүйлсүүд юу вэ? За хамгийн түрүүнд ээж аваахаа бага насны ч юм уу залуу цагийн одоо тийм гоё түүхүүдийг сонсож бахархдаг юм байна. За тэгээд хүн бүртээ эвийг хэрхмэлдэг юм туусч, найрсаг
энэ зөвийг хэрхмэлдэг зан чанаруудаар нь бахархдаг. За тэгээд одоо ажлынхаа талбарт үнэлэгдсэн ч юм уу эсвэл амжилтууд ч юм уу те ингээ хийж байгаа зүйлтэй одоо ингээд маш итгэвтэй зэтгэлтэй байгаагаар нь бахархдаг. За тэгээ байгаль дээлтэй ингээд энэ нийгэм дээлтэй ер нь зөв ёс зүйтэй хүн байгаад нь бол маш их бахархдаг. Хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж одоо тэг ингээд тогтмол өсөж одоо хөгжүүлж ингээд яг тэр тогтмол өсөлт хөгжилтөнд нь анхаардаг тал дээр бол маш их бахархдаг. За тэгээ гэр бүлтэй их үнэнж, гэр бүлтэй хайртай байдалд нь бол маш бахархдаг байна. За мөдөнчлэн хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө бүх зүрх сэтгэлээр хичээж одоо тий хувийн саад бэрхшээлүүдэд үл тоож ингээд яг зөвхөн хүүхдүүдийнхээ одоо саад бэрхшээл хэцүү зүйлийн ороод тэр хамгийн том асуудал шиг нь хичээж анхаардагт нь бол маш бахархаж хайрладаг байна. За тэгээд ер нь л ингээд алдаанаас угаараад ингээ өсөж байгаа тэр нэг юм чадж байгаа бүтээж байгаа хүлээцтэй төвчээртэй байгаад нь бол маш их одоо бахархдаг юм байна. За тэгээд хувийн санхүүгээ ингээд ухаалгаар зарцуулдаг. Ер нь ингээд юмд ухаалаг нарийн тооцоотой нямба ийм амьдралын хүндрэлийг бол ингээд одоо маш зөвөр ингээд чадвартайгаар даван туулдаг байдалд нь бол за биний бол хизээж чадахгүй байх та гэсэн бүх зүйлийг ингээд чаддгаар нь бол маш бахархдаг. За тэгээд ер нь л амьдралынхаа төлөө ингээд тууштай зүтгэж ухаалаг зөв байдалтай байж тэ одоо яг нэг юм шийдвэр гаргах хариуцлагатай үед ингээд маш хариуцлагатайгаар ухаалгаар ингэж даван тулж чаддгаар нь л их бахархдаг юм байна. За тэгээ сүүлийн 3 картан дээр болохоор ер нь юм эмгцэгцтэй, зохион байгуулалттай, зөв дадал зуршилтай тэ ингээд ийм одоо эерэг юм байгаад нь бахархдаг. За 2 дугаар картан дээр нь болохоор шодраг, үнэн харилцдаг. За тэгээд ингээд хүн бүр тэгшэрхтэй гэж боддог тийм ингээ бүх хүмүүсээ гişүүдээ халамжилдаг, хүүхдүүдийнхээ санал бодлыг чухалчилдаг. За тэгээд ийм хүүхдүүдийнхээ хэрэгцээг ингээд өргүүлж ингээд хангаад ингээд юу болоод байгаа ингээ маш сайн ингээ тийг хүсдэг. Тэгээд тэр байдлаар махдаг. За тэгээд хамгийн сүүлд нь 3 дахь нь болохоор одоо ямар ч юм одоо юу гэдгийг хүүхдийнхээ нэг сонгосон зам ч юм уу хийж байгаа зүйл ингээ бүх байдлаар ингээд дэмждэг. Цаг зав, хайр, мөнгө төгрөг, сэтгэл зүйн дэмжлэг, бие махбодын дэмжлэг. Тэгээ одоо ингээд урам, хүсэл тэмүүлэл, одоо сүү цагаан өргөх ч гэдэм үү те ингээд эсвэл ингээд чин сэтгэлээсээ хүсэх гэдэг ингээд бүх байдлаар ингээд дэмжиж байгаа. Тэр нэг одоо хайр, мэдрэмжнээр нь бол маш их бахархдаг байна. За тэгээ таны хүүхдэл танаар маш олон зүйлээр бол бахархаж, хүндэлж, хайрлаж таныг одоо зөв чигээ болгож хардаг байна. За ингээд ерхийн мэрэг маань энэ хүрээд дуслаа. За нэмэлтээр болохоор нэгдүгээр хүүхдтэй танд хэлж чадахгүй байгаа яг дотроо нууцсан байгаа зүйлүүд нь юу юм бэ? Хоёрдугаар хүүхдийн танд хувь зайдах сайн болон саар зүйлс нь юу вэ буюу илүү нь хүүхдийн танд нарийн зуршлаагаа яг хувь зайд нь болох гээд байгаа сайн зүйлсүүд нь юу, саар зүйлсүүд нь юу? Тэр саар зүйлүүдийн яадч болохоор амьдралд нь хэрхэн нөлөөлөхөөр байна те? Илүү нарийн уншлага гэсэн. За тэгээ хүүхдтэй нь хэрэгтэй байгаа хамгаалалт яг юу энэ амьдралын гол хамгаалалт нь яагаад энэ хамгаалалт одоо хэрэг болоод байгаа юу төхөх гээд байгаа юм те. За тэгээ хүүхдтэй нь ямар дэмжлэг хэрэгтэй байна яг одоо юу болоод байна гэх мэтчлэн илүү нарийн гүнзгий одоо сэдвүүдээр уншлага хийж өгнө. За тэгээ таад маань нэмэлтээ авах бол зааврын дагуу алчтай группт орж ирээрээ. Ингээд та нартайгаа тун удахгүй нэмэлтээр уулзцгаая. Хамт эсэнд баярлалаа. Бүгдэнд нь хамгийн сайхан бүхний өсөөрөө коммент зэгт миний хүүхдийн заяа тавилан өргөлж өгöd гайхалтай бадран гайхалтай гэж аффирмашн бичээд баталгаажуулаарай. За ингээд дараагийн өдрийн мэрэг хүртэл түр баяртай.